За бид бэлэн. Та бэлэн баха. За Азийн авраг дэлхийн аврагын хөрөл медальтай Монгол тасралтгүй 7 удаа төрүүлсэн. Яа сүртэй тийм амар яах юм. Зүгээр тэгэл танилцуулж байгаа. За бүгд л таньж байгаа. Шинэ гизэн баас байгаа гэдэг. Юм номог юу бодох. Гэж бүрцэл манайх юм ямаа өнгөтэй шүү дээ. Юм уу тавьжсэн ч юм бол үсэхгүй бид нар төнгөж ирэх гэж. Тэгээ босчоо хасаач. За. Тэ хасч чаддаг байхгүй. Нэгэн бодлын миний намхан төрсөн та нарын жин хасалтанд нөлөөлөд байгаа шүү дээ. Хүмүүс таныг янз янзаар ингэ шүүмжилж байгаа, заримд оромжилж байгаа харагдтыг. Бүр амар юм байгаа. Би хэлж болохгүй. Хэлчих юм бол Монголын ард юм байна. Бүгд хомдохоор юм байгаа. Хоёул янз янз юм. Бүх мөрч ирэн бөхсмөрч ирэн. Яг болохгүй бөхсмөр. Яг зүгээр намайг доромжлоод нулимаад заяа. Миний хажууд гайхамшигтай машинууд, гайхамшигтай амьдралаар амьдарч болно. Чи хамгийн хорвоогийн үнэтэй брендийг ч үнэлж болно. Гэхдээ чи дээр шалтлаад тэр хүнд л хэлж байгаа шүү дээ. Тэр комментж байгаа хүмүүс нүүн нүцгнэрээ хоёул ихээс төрсөн чигээрээ годмаар алхахад 10 хүн өнгөрөхөд нэгэн сохрол ихэд 9 чам руу ш надад байна. Бүсэн ингэж асаалж ярьж байгаа зураг мөнгө авахлаа тий. Залуучууд ингэ гармаараа ингэж хэлдэг. Дүгтэж өгч байгаа ингэж. Цаахвал. Энэ нь болохоор хэлбэр баг. Хиний төлөө угаасаа л би чамд анхныхаа нэвтрүүлгээр хэлж байсан тий. Угаас гэр бүлийнхээ төлөө. Эцэг хүн бол тэгж л амьдрах хэрэгтэй гэж өөрийгөө боддог шин. За сайн байцгаана үзэгчдээ биднийг үзэж байгаа та бүхэнд маш баярлалаа. Биднийг үзэж байгаа цаг мөчийн мэндийг өглөө өдөр орой шөнийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Bucket list talk буюу хүслийн жагсаалт ярилцлагын маань ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За юуны өмнө та бүхэн дугаараа үзэхээс өмнө subscribe дараад гоё комент үлдээгээд хэрэгтэй гэж үзэх юм бол бусдад бас дамжуул шеэрлээрэй гэж үсэе. Бид бүхэн бол бусдын цагийг хүрэх дургу юм байна. За тэгээд өнөөдрийн маань дугаарт дэлхийн аваргын хүрэл, замун Азийн аваргын хүрэл медальт бодиулдан фитнесийн чиглэлээр тийм ээ хүрэл медальт. За тэгээ өөрийнх нь хүсснээр одоо би танилцуулах гэж байна. Монгол улсын иргэн 6 хүүхдийн аав Лодонбагийн Саруул Атахман хүрэлцэн ирсэн байна. За сайн байна хаа. Сайн миний дэсэн. Сайн. За хүрэлцэн ирсэн. Олон жил болцог тий. Олон жил болцог. Их сонин тохиол. Юу гэхээр хамгийн анх нөгөө нэг ийм контент хий гэж эхлээд хамгийн анх тантай холбогдчихсон. Одоо бараг 10 жил болцсон баха гэж бодож байна. Тэгээд бид тэр жокгүй юм билүү ямар ч зэн хотын нэлийн зүүнт жокгүй билүү кино улаан орн гэж. Улаан орн ч билүү. Тэнцээ хамгийн анх уулзаад тэнцээ нэг фитнесийг гуйгаад огт танихгүй фитнесийг гуйгаа тэгээ орж зураг авалт хийжсэн. Манай YouTube дээр юу н байгаа. Одоо олж харж чадвал амьдрал тэр чигээрээ боломж гэдэг Саруул Атахын нэг юм дээгүүрээ цээж нүцгэн гээд авахсан зурагтай тийм тамнаалтай контент байгаа. Та бүхэн бас тэрийг үзээрэй. Тэр хамгийн анхных нь үснэ. Хамгийн тэр чинь хамгийн анхных нь гоё. Би одоо эргээ орж иж байгаа шүү дээ. Тэгээ дараачих нь хүнд өргөлтэй анхацсан гэсэн. Нэр анхацтай холбогдсон. Солонгост явж байгаа юм билээ удахгүй ирээд бас орно. За тэгээд юуны өмнө хаа бусдад цаг хугацаа зарцуулна гэдэг бол маш том хүндэтгэл гэж би боддог. Зорин ирсэн танд маш их баярлалаа. Хоёлоо гэхдээ өнөөдөр л жоохон таныг твдүүлчлээ хэвээр. Зүггүй миний буруу байсан амар эвгүй байсан шүү. Яг бид нар хүний хүлээлгэн гэдэг хамгийн том бүтүүлэх асуудал шүү дээ. Гэтэ нөгөө цагаа буруу миний харин 100 миний алдаа шүү. Тий. Гэтэ нөгөө таны яг ирчингүүт нөгөө тэр жоохон хоцорсондоо маш гимшээд байгаа чинь бас их гоё. Сүүний хандлагын асуудал байна л түлээ. Стамин буруу шүү. Тий. За тэгээд ярилцлага маань бол маш гоё чөлөөтэй явдаг хаа. Бэлдсэн тогтсон хэдэн асуулттай. Гэхдээ мэдээж таны яриан дундаас бас ингээд ургуулад асуугаад ингээд явах юм байна. Одоо жоохон гавь тайвширсан уу? Сая нэг төвдөө ирсэн. Тий. Сандгац нэлээд төвдөө ирэх шиг болсон тий. За сүүлийн үед танаар сонин сайхан юу болж байна? Фитнесийнхаа ертөнцөөс бас зодог тайлаг баг. Гэхдээ бас яг ингээд хуучин шиг ингээд байнга бэлтгэл хийгээд байхгүй юм шиг байна. Яг юу хийж байна? Бас ямар нэгэн хүргэлт энэ төр хийгээд гүйлтийн зам гангар шаазан гэдгээд явж байгаа болохоос оны өмнө бас нэг худалдааны төв дээр очиод ингээд худалдаа харилцаа хийгээд яваад байгаа. Энэ яг сонин сайхан юу болж байна танаар? Гэхдээ одоо тэг цэрэг байж үзлээ. Цэрэг амьдралаар сайхан амьдралаа. Олон авийн хүүхдүүдтэй. Тэгээ явж байгаад бас цэрэг тэнийг хоёр чи ингэр мөр хоёроо хард юм билээ. Ямар ч нэг дэлхийн аварга болчих юм бол яаж нэг офицер болчих юм ингээ бодож явжсэн чинь үгүй юм билээ.
яг ингээд жагсаал дундаас цэргийн өндөрлөөр дэлхийн аваргаас медаль аваад ингээ явна гэдэг нь зүгээр халахчаараа л байхын шинж юм билээ. За тэгээ яг сайн барилддаг бүх байсан бол альсгүй нэлээд гайгүй одоо юу гэдэг автаа хийжтэй ч юм тийм байсан бол ядаж би нэг цэргийн амьдралаараа 20 жил амьдрсных дислек цолны өвзөр атгачих байсан баг гэж одоо бас боддог. Тэгээ барахгүй болохоор болоод одоо юу явж байгаа спортоор явж байгаа 7 удаа аваргаллаа. Азиасын аваргын медаль авлаа. Төрийн талбай хоёр дэлхийн дээвэр дээр мандуулаад би алаад байна гэл яваад эргээд нэг ингээ харсан чинь яг уу ард түмдээ сайхан нэртэй хүндтэй ингээ хэдий явж байгаа ч гэсэн бодит байдал дээр харсан чинь хүүхэд маань оюутан болцсон байна. Баг нь 3 настай 6 хүүхэд яг ингээ тэг миний их нэр одоо манай гэр бүл бүгд над руу ингээ нэг ширээгийн гэр бүл шиг байдаг шүү дээ. Харцсан ингээ том хүмүүс байна. Яг ингээд хараадсан чинь бодит амьдрал чинь бас өөр шүү дээ. Яг би бодит төр ингээд яг ингээл энэгээр гарч байгаа шиг байгаа юу тий. Тэгээ нэг удлаа нэг баг автон суугаа ижиж хэлбэртээд яадаг гэж шүү дээ. Одоо ч гэсэн тэгэл дийл явж илэн. Одоо болохоор яг уу бас нэг юм 8 хийж үзэх гээд гүйлтийн зам амхан зараад масаг маалт зараал. Тэгээ хүний амьдралаар л амьдарч ийнэг ингээд явдаг замаараа л явж байна. Хэр байна тэгээд энэ бизнес их төр нь ямархан бодож байсан шиг байж чадчихна. Юу юм бэ? Их л хожуу тий хожуу хэлсэн байна. Тэгээд би чи их буянтай юм аа. Өөр ингээ хараад тахт. Олон хүнийг бас их яг уу зүгээр өөрийгөө ингээд магтааж байгаа юм биш л тий. Хүн тусалчихсан олон хүнд нэмэр болчихсон гэсэн сэтгэл маань эргээд олон хүн надад бас нэмэр болж байна. Надаас худалдаа авалт хийж байгаа хүн бүхэн л нэмэр болж байна. Тэгээ тэрний цаанд бас хөөрхөн манай хөргөлтэй ах нар маань ч гэсэн тий манай тэр офисын наанцаар ажилтдаг хүмүүс маань ч гэсэн цалинжаал хийдүүл явж лээ. Дэм тий. Их хацтай л гэж өөрийгөө бодлоо. Их олон хүнд чадлаараа туслах гэж хичээсэсний буян юм да. Одоо өстой гоёгаа. Яг уу зүгээр бүр өмнөхөөсөө бүр хамаагүй дэрдээ л явж байгаа. Одоо нөгөө цэргийн амьдралаар амьдраад тэгээ дараа нь ингээд спортын амьдралаар амьдэрсэн чинь бодит амьдрал жоохон өөр байгаад байна гэж штэ хаа. Та энийг яг ямар утгаар хэлж байна? Ер нь одоо ингээд амжиргаа өрхийн санхүү мөнгө төрөхтэй холбоотой асуудлаар хэлж байна уу? Яг ямар утгаар нь хэлж байна? Тийш тэ ер нь зүгээр дивжин дээрээ ч юм уу эсвэл тайзан дээр бандажтай гарч ирэл 6 булчингаа 2 толгоотын булчинтайгаа үзүүлээл Монгол улсын аварга болол явах сайхан л мэдээж тэр чинь сайхан байл байх. Гэхдээ яг нөгөө манай Монголд чинь ганц л спорт гэдэг шүү дээ. Ер нь бүхэлж нэг спорт байгаа шүү дээ. Яг бодибилдингийн спортыг дэлхийн 8 тэрбум хүний за багадаа 3 тэрбум хүн мэднэ. Мистер Олимпиа гэж айгүй том спорт гэдэг мэднэ. За яг үндснийх бол яг үндснийх л байхгүй. Тэгэхээр манайх болохоор яг систем нь жоохон хазгаа гэсэн үг. Тэгэхээр яг дэмжлэг би гоогагүй шүү дээ. Зүгээр яг ингээд нэгэнтэй л одоо яг яваад яг энэ цэгт очих юм байна. Тэгэхээр энэс цаашаа би ч бас илүү сайн амьдрах хэрэгтэй. Тэгээд нэг хиний төлөө хэр угаасаа л би чамд анхныхаа нэвтрүүлэг дээр хэлж байсан тийм. Угаас гэр бүлийнхээ төлөө. Эцэг хүн бол тэгж л амьдрах хэрэгтэй гэж өөрийгөө боддог шин. Одоо намайг хичнээн мянгуудаа муулаа шигнэн сайнаар яриад нэмэргүй болсон гэдэг шиг тийм. Яг л нэг хийвэрээ. Нүд наатах байсан. Харин ингээд хүүхдүүдэд илүү гоё амар тайван амьдруулах байсан. Илүү гоё тий мэдлэгтэй тийм эцгийнхээ яваагүй газар очиасоо л гэж боддог шүү дээ. Тэгээд хичээж байгаа. Яг хоо зөв ажил дээр бол процесс дээр бодитоор оролцдог. Гүйлтийн зам өөрөө гүйчин. Тэгээ наалт маска өөрөө тэргээл гүйчин. Дөнгөж сая ихтэл та хүргэлт хийж хаад наашаа шууд ирлээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэд тэр чинь нэг амар тийм хичээд ах юм бол биш шүү дээ. Би нэг прус 30 ундаг байхгүй саарлаг. Тэгээ тэрнтэйгээ ингээл хөргөл мөрөлдөө хийгээл явдیں۔ Заримдаа хүмүүс бараг ийм машин ундаг мөн гэж харах нь шахвал. Тийш чавас гээл дээрээс ингээл тэг амар том машинаас хараал идэх. Тэг яах вэ тэр чинь ингээд хот донд тэр машины хөрөлтөөхөө боёнгаар 8-ныхаа боёнгаар би хүүхдүүдтэй тий хоолунд юм бэлдээ л авч. Тэгээ бас энэ гоё үзэж байгаа хүмүүсийн ачаар амьдрал дэмдэмдээ л авч. За манай зогсоогоор ах нь бас ингээ хамаагүй ярих шүү. Зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Угаасаа би цэргийн амьдралд маш их хайртай шүү. Яг го цэргийн амьдрал, спорт амьдралыг бүгдийг үгүйсгэхгүй. Зүгээр л нэгэнтээ би генерал болж чадахгүй юм бол
Тэнд байгаад явах хэрэгтэй гэсэн бодолтой байсан. Зүгээр яг зөв Амар амбицтай байж байгаа. сонголтоо л өөрчилсөн л гэсэн. Тийм сонголтоо л өөрсөн. Одоо ч тэгэхээр би зэрэг хүн. Их өөр хизээ нэг зэгт дуудвал би хаач яваад шин. Саруулах хэлснээр дэм дэмэндээ гихчээр манай ярилцлагыг та бүхэнд хүрэхэд тэгээд бас энэ олон сайхан зочд маань бидний зорин ирж хүрэлцсэн ирээд ярилцлага одоо хийх бүх энэ үйл ажиллагаа маань дэмжин ажилладаг байгууллагууд байгаа. За тэгээд хамгийн анхны хүний цэцэг авахар чи юу. хамгийн анхны дугаараас эхлээд ингээд манай Janus Flower цэцгийн хэлбэр бидний дэмжин ажиллаж байгаа. Тэгээ ер нь яг саяны таны хэлснээр эрэгтэй хүнд ер нь ягаад цэцэг өгч болдгоо юм бэ гэдэг яриа. Өрн цэнхэр дэлхий, цэнхэр цэцэг гэдэг шиг цэнхэр. За тэгээд өнөөдөр ийм маань зочин бас манай Janus Flower ээлжид одоо цэцгийн баглагаа өргөн барьж байгаа. Оо яс гоё. Энэ тэгээд явж очиж эрэгтэй хүнээс цэнхэр цэцэг авах чинь. Та нар гэр бүл өнд л очих бах тий. Тийх баха. За дэмжиж ажиллаж байгаа Janus Flower цэцгийн хэлбэртэй баярлалаа. Та бүхэн яасан гоё. Пэйжээр нь болон утсаар нь холбогдоод хүссэн баглагаа хөргүүлээд авах боломжтой. Яс хөөх юм тий. За дараагийн бэлгийг манай Чимээ Publishing-ийн хамт олноос Вавилоны хамгийн баян хүн гэдэг номоор дэмжин ажиллаж байгаа. За хэрвээ санхүүгийн тал дээр ямар нэгэн асуудалтай за тим хин нэгэн байгаал энэ номыг заавал унших хэрэгтэй гэж би одоо байнга зөвлөд. Яг тэр 22 онд бас нэг жоохон мөнгө санхүүтэй холбоотой асуудал гараад тэгээд яахаа мэдгүй явж энэ номыг бол азар олж уншсан. Тэгээ бүр сүүлд нь мэдхнээ явж үж манай найз орчуулсан байж таарсан. 1926 онд бичсэн ном хаа. Одоо энэ жил 100 жил болж байгаа. Тэгээд 5-аас Goodreads-ийн 5-аас 426 буюу маш өндөр үнэлгээтэй ийм номыг бас манай Чимээ Publishing-ийн хамт олонны зүгээс манай зочдод бэлгэлж байгаа. Тэгээд энэхүү номын хэрвээ санхүүтэй холбоотой ямар нэгэн асуудал байгаад учраа олохгүй хүмүүс бол заавал энэ номыг за яг энэ хэвлэлтийг авч уншаарай гэж та бүхэндээ зөвлөх байна. Гадуураас жоо олдохгүй байгаа юм билээ. Чимээ Publishing-ийн зүгээс танд өгч байгаа шүү. Баярлалаа. За дэмжиж ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Гоё номын үнэр нь гоё тий. Гоё тий. Тийм шиг ном. За Вавилоны хамгийн баян гэдэг энэ санхүүтэй холбоотой нэг үстэй. За ер нь мөнгө төгрөгтэй холбоотой асуулт бас манай энэ ярилцлага дээр маань асуугддгийг саруулхаа. Заавал уу. За. Мөнгө ер нь таны хувьд хэр чухал вэ? Мөнгөөр хүн аз жаргалыг худалдаж авч болох уу? Мөнгө танд аз жаргал өгөх үү? Таны бодлоор. Би ингэж ойлгосон. За би бага байхдаа ээжтэйгээ хамт хойшуургээ бууз хийжсэн зардаг л байсан. Ундаа зараад явдаг л байсан. Тэгтээ би ганцаараа биш тий. Нэг амар попрод байгаа ш. Миний үеийнхэн баг бүгд л тийм байсан шүү дээ. Тий. Мөстөө ундаа зараад явдаг л байсан. Зарим зараад явдаг л байсан. Энэ худалдаа 8 хийх гэдэг чинь ичээдэх юм бол огт биш. Тий. Бид нар ярьдэж ч юм уу сүлжээний бараа зардаг энэ тэргээд ясам дээр идж байгаа талах нь хүртэл сүлжээ шүү дээ. Тий. Бид нэр өглөө болгоно иддэг талах сүлжээний бүх дэлгүүрүүд зарагдсан шүү дээ. Тэгэхээр бид нар жоох ойлгох хэрэгтэй юм шиг лээ. За мөнгөний асуудал яг 100% ажиргалтай байж чаддгүй гэж асууж байгаа юм тий. Ер нь ингээд мөнгөийг хүнд аз жаргал өгч чад тийм үү? Хэр чухал зүйл юм л гэдэг таахгүй. Тийм шүү дээ. Энэ бол чухал хүн зүйл. Гэхдээ би ингэж харсан. Яг цэвэр бизнес хийдэг хүн, 8 хийдэг хүн, хүнийг хайрлж чаддаг хүнд мөнгө ирдэг юм байна гэж би харсан. Яг одоо нэг бизнес хийсэн ч гэсэн одоо тий хүн чанартай, хүнийг хайрлж чаддаг, хүнийг инэрч чаддаг, хүнийг авч чаддаг, хүнд өгч чаддаг, буцаагаад авч чаддаг. Энийг чинь л 8 бизнес гэж ярьд юм шүү дээ. Би бол тэгж л харсан. Тэгэд яг юм зарж байгаа хүн бүхэн тийм ашигтай биш. Бас нэг сайхан сэтгэлтэй тэр хүмүүст тэ угаасаа л нэг сэтгэлэн сайхан болохоор ууг сайтай болохоор тэ ингээл хүмүүс тусалдаг болохоор аль алиг ингэж болгож явж байгаа ч юм уу тий эрх ашиг хангаж явж байгаа тэр хүмүүст бол мөнгө өрдөг юм санс нэг талаараа нэгтлийн тэ за бусд нь болохоор бас одоо их олъё гэсэн шууд мөнгөний төлөө тэ мөнгөөр ихнэрч авч болно ээжч авч болно тэ гэрч авч болно хүүхдээч авч болно гэвэл бас судлаа л та тий мөнгө бол яг 100% теоретикт манай ихнэр миний хань биш шүү дээ тий. Би мөнгийг яаж үнссэн ч гэсэн миний хүүхдийн өнөр хийж чадахгүй зү тий. Тэгээ тэр мөнгөөр ямар гоё хамгийн үнэтэй дэлхийн хамгийн үнэтэй машин авсан ч гэсэн миний тий хүүгийн зулаанаас гардаг өнөрийг үүсэхгүй шүү дээ.
Тэгээ би яаж мөнгөтэй болсон ч өдөрт 20 удаа хоол идэхгүй үстэй. Гэхдээ 20 машин бас сольж унахгүй. Тэ? Эсвэл 20 хүүхэн ээлжилж өдөрт 20 цагаар авч унахгүй үстэй. Тэгэхээр мөнгөтэй болсон бол бас бусдад туслах гэж нэг юм байт юм шиг үлээ. Бусдыг инэрч бас ингээ бусдаа даас нэг нэмэр болчих гэсэн бодол. Ханаас нэг тийм юм хийх гэж байгаа одоо. Одоо айгуу гоё дахиад нэг өнгөө биднээсээ гэж хэл. Гэтэ айгуу өөрөөр орж ирдэг гэж. Нэг 2 жил жохоо бэлдсэн байна. Хизэнээс хавраас эхлэх юм уу? Одоо ер нь эхлэнтэй удахгүй. Тий. Тэгэхээр яг таны эцсийн дүгнэлт мөнгөний талаар чухал гэхдээ тий чухал. Гэтэ хизээж миний гэр бүлийг гүйцэхгүй шүү дээ. Миний хүүхдийн үнэрийг гүйцэхгүй тий. Миний хамгийн их хэмжилж явдаг бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч чадахгүй шүү дээ. Тэгжэл. Тэг зүгээр миний хувьд бол чухал. Гэтэ мөнгнөөс нүдэ ухаж авах болохгүй байх. Газар нутгаа зарж болохгүй байх. Тий. Сүнсээ худалдаж болохгүй байх. Тэгэд ер нь ингээд нэг ийм нэг цовдөг өсхийн үлэн гэж нэг амир юм биш тий. Арилтгүйгээр. Арилаагүй байхад бол ер нь бол хүн цадаж хандгүй юм байна л да. Ямар их хаавастай болоод 20-30 их нэртэй болоо ч гэсэн алт мөнгөндөө умбаач гэсэн дахиад нэг ийм бэртгчин тий. Бэрд сэтгэл нь шулам сэтгэл нь байж лээдэг. Өлөн байгаа л тий. Хэрвээ нөгөө хургандаа цадаг бол төлгөндөө майлна гэж. Чи бүр хургандаа цадаг бай. Чи багахтай өсөхгүй гэж тухай биш. Угаасаа энэ сүнсний чи асуудал. Энэ байгаа асуудал. Угийн ядуу гэж нэг юм байна. Чи одоо алтан бүс зүгээ тий. Алтаар өөрийгөө гоёод алт эзэмшээд Монголд хамгийн баян хүн гээд. Чи үхээ зүгээр л шоргоолжны хоол шарилжны уур гэдэг битмийн тижэл болно. Тэгэхээр би бол тэгж л бодож байгаа. Одоо юу бодож ингэ тэгэхээр өвөг дээдсчгээ хүн байх юмсан л гэж бодож байна. Тэгж л бодож та агуу яриад байх үедээ газар. Тий. Гэтэ миний яриа бас алдаа оноо байдаг шүү. Тэгээд бид нар бүгдээрээ л алдаа оноотой явж байна. Тийм шүү дээ. Тэгэл зарим хүмүүс чинь яг тэгээд одоо хүмүүст юу ч хэлэх нь тоох байсан дөө. Гэтэ яг Монгол хүмүүсийн 100-ны 70% надад хайртай. Автобусанд үнгүй яваад гэдгийг бодоход бас арга өгшөөлөд багш байна. Нэрээ монголчууд надад хайртай гэснээс одоо ингээд оны өмнө ч юм уу ер нь ингээл танд за тэнцээ нэг тим худалдаа хийх гэж нэрээрээ худалдаа авалт хийгэрэй гэл ингээл пост оруулаад эсвэл хүүтэйг ингээд ажил хийх гэж мэгэл ингээд шүү дээ. Энэ ингэнгүүтээ хүмүүс таныг та түрүү ярьсан машина аваа авч явах том машинтай хүмүүс дээрээс ингээд жоохон сонио хардаг бардаг гэл. Хүмүүс таныг янз янзаар ингээд шүүмжилж байгаа, заримд оромжилж байгаа харагддаг. Хоёлаа ч бас олон жил өмнөөс л хоёр бинийг таньж хамт контент өдр хийж л штэ. Иймэрхүү юмыг та ер нь яг яаж хүлээж авч байна? Бүр яаж тэгвэл тэр бүхнийг тоохгүй өнгөрөөж чадчихээн. Тэр нь ингээд жоохон төвхтэй энэ үе санагдах уу? Яг зүгээр намайг доромжлоод нулимаад заяа. Миний хажууд гайхамшигтай машин унаад гайхамшигтай амьдралаар амьдарч болно. Чи хамгийн хорвогийн үнэтэй брендийг ч үнсэж болно. Гэхдээ чи тэр шалдлаад тэр хүнд л хэлж байгаа штэ. Тэр коммент хийж байгаа хүмүүс нүүн нүцгнэрээ хоёул эхээс төрсэн чигээрээ годмаар алхахад 10 хүн өнгөрөхөд нэгэн сохор байлаа гэхэд 9 чам рууш над руу харна. Энэ бол миний насан туршдаа эргэж хизээж эргэж зогсохооргүй хөдөлмөрсөн хөдөлмөр. Одоо бол хүсмийн урсж идэг. Тэ биеэр брэндэр биш байхгүй зүгээр эн чинь хүн ингээд нэг завтаата фитнес байгаад байдаг шүү дээ. Арчаатаа хөдөлмөрчдөө хоолоо цэгцтэй иддэг. Боловсрал гэж яриад байдаг. Чи ямар боловсралтай вэ? Гизэн дотор маш их өтгөн оолчоод би тархиараа маш том одоо доктор профессор би олон ном уншсан гэдэг. Гэхдээ чи тэгээ юу хийсэн юм нэгэнд? Чамайг харахаар зүгээр л задлан хийгээд үзвэл өөх баасаа ирлээ шүү дээ. Яг боловсрал нь юу вэ? Ходоодонд хоолоо боловсруулж чадах хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараад нь тархиныхаа асуудлыг боловсруулах хэрэгтэй. Намайг хүмүүс тэгдэлтэй бие хөгжүүлэхээр тархиа хөгжүүлж. Энэ бие чинь ерөөсөө ганц өдөрдөг юм чинь тарих шүү дээ. Би тэгж л боддог. Тэгэхээр манайх нь ийм хий хоосон диплом, ром, хийрхэл одоо би боловсралтай байна. Одоо би тэр удирдлага ихтэй би тийм амар сургууль өгсөн. Манай Монгол Улсын их сургууль дэлхийн ранкаараа 5400 орж ирсэн. 5400 удаач бид нар багтаж ордог тий.
Тэгэхээр боловсрал гэдээ ярихаар Лодонгийн Дүдүнгаа хэлсэн байт. Би тэр хүнтэй санал нэг байт. Одоо нөө тэр хүн юу гэж хэлсэн гэхээр ахуй ангатгаж боловсрал гэж. Одоо гэр бүлийн хүмүүжлийг хэлж байгаа гэсэн үг. Тий. Тэгээд одоо нэг яг намайг анх нэг иймэрхүү ажил хийгээд гэхээр манай яг адилхан тамирчин байсан хүмүүс айрн Монгол улсын авраг, дэлхийн авраг ингэж явах ч гэж тэгээд хэлсэн. Би хизээч чийгөө замаа өрөөл нэг ч гэсэн үнийг ингээд гоё энэ зам дээр алхахад ирүүл болоосаа гэж гисэн бодлоор л явчихсан байхгүй. Тэгээд нэг юм битий. Агуулга хэлбэр гэж нэг юм байна. Агуулгын зөв байх юм бол чи алдаатай ч гэж болно. Харин хэлбэр зөв байгаад агуулга бодлоо буруу байна гэж байдаг байхгүй. Чи хэлбэр бол насаараа л хэлбэрдэж байгаа. Тэ. 1.60-д л амьдарч штэ. Одоо яг ингээд үннийг хэлэхэд 1.60-д одоо бид нар 60 жил ингээ хамт байгаа. Дахиад 20-30 жилийн дараанаас эхлээ нэг орхиод өгөөд эхэлнэ штэ. Ямар ч одоо энэ үндэсний үйлдвэрлэгч амар том компаниуд байхгүй штэ. Харин би ундаа зардаг ч юм уу, альс хөл юу хичээд тэгээ коло зардаг, дахиад зардаг бүх компани байхгүй штэ. Бүх тэр гоё хүмүүс бүгд байхгүй болно штэ. Гэхдээ нэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр өрмийн үлдэх хорвоо байгаа. Тэгэхээр боловсрал гэдэг бол ерөөсөө л аху ангатгч боловсрал. Чи энэ жил алдаж болно. Эсвэл мөнгөгүй ч явж болно. Удамчин сайн байсан бол дараа жил чи онж эхэлнэ гэж байгаа. Чи энэ жил энэ мод урахгүй ч гэж болно. Уг үндсчин сайн байх юм бол дараа жил ургасан ч бол ургадаг л байхгүй. Чи энэ жил булаг урсахгүй ч гэж болно. Ихэн сайн байвал 3 жилийн дараа ч урсаж эхэлж болох байхгүй. Тэгэхээр бид нар бас тэрийг амар сайн бодож явах хэрэгтэй шиг л. Яг энэ хорвоод чи өгсөн чи 3 жилийн дараа үр удамчин үлдэх болохоор чи зөв удам, зөв ухсаа, зөв үндэс, зөв хүн байх нь зөв байгаа. Чадлаараа. Тэ? Түүнээс одоо эрэлхий үүдэн дээр очиж би баян байсан юм аа. Тэ? Дансаар чин тэдийг шилжүүлээ би деважин л явчих гэж хэлж чадахгүй шүү дээ. Хин ч чадахгүй. Тийм байна. Амар өөдөртэй явж байна хаа. Гайгүй юу? Зүгээр шүү дээ. Зүгээр ахыгаа намайг бас хамаагүй болоолаа мэддэг. Угсаа нөгөө ярьслага маань их гоо чөлөөтэй явдаг. 4 метр нэглэхээс өмнө хэлжсэн шүү дээ. Сарлах тэгээд оны өмнө ер нь нодлон урсан ингээд нэг таах нэг хүмүүсийг дасгалжуулаад өстой. Одоо жишээлбэл содоо байсан. Тэгээд нэг бас нэг хөл муутай эмхтэй байсан. Тэгээ бүр өмнө нөгөө нэг төгөл төр энэ төргээл ингээд нэг хүмүүс дасгалжуулаад тэгээд сүүлд болохоор тэр нэг гүзээний бууз хийдэг залуу юу нэг юм туранхай байж байгаа та хэд орны дотор гоё. Тэдний тэгээд яг үр дүн би удаагүй таныг л нэлээд сайн дагаал таны пост болгуулаад тарагдчихж байгаа л гэж бодоод байдیں۔ Тэгэл ингээл нэлээд явж байгаа л ингээл бүр яасан мэддэхгүй шахав ингээл баг гэл байхгүй. 18 хэл юм лөө 10 хэдэн хэл нэг алгасан шүү дээ. Явсан. Тэгэхгүй тэд нар ер нь яг яад вэ? Таныг эсвэл таны нэг юм нөгөө та нэлээд амар шахдаг юм шиг байгаа. Нэлээд чанга багш юм шиг байгаа гэж би ойлгосон зүг. Тэрийг ингээд даахгүй байна уу? Таны үгийг даахгүй байна уу? Эсвэл ингээд хүмүүсийн янз янзын ингээд бүлийн элдвийн доромж юмыг даахгүй яваад байна уу? Тэр нэг эмч залуу байсан. Бас нэг нэлээд том биетэй. Тэр нөгөө төгөлтөртэй хамт байлуу. Тэд нар өдөр ер нь яг хайдсан бэ. Тэд нар яг юу болоод ингээд нэх гоё юм ихлүүлж байгаа л тэгэл ингээд байхгүй болчиход байгаа. Тэр яг юу болд энэ тэр? Хөшгөний ард юу болсон? Төгөлдөр 137 хилээс 67 хил болсон. Амраач нь 140 хитээс чи хит болдог лээ. Бас л нэг 80 болсон баг. Тодорхой хэмжээний яг амжилтанд хүргээд өгсөн. Тэнд бол ямар ч хөшиг байхгүй. Тий. Би өгжний хоргод ичээгээгүй байхгүй. Зүгээр ингээ бүх сүг ингээ өдрүүлгэн бэлдээл. Тэгэл Монголын ард түмнийг ингээ хөөрхөл. 130-аас 67 болно гэдэг чинь амар сайн өстэй. Тэгээ яачдаг явцдаг. Яг юу юм бэлээ нэг миний нэг амьдралдаа амар том хийсэн алдаа нүд гэм бэлээ. Юу хийдэг вэ гэхээр хүнд айгүй их сэтгэл гаргадаг. Тэгээ эргээ тэр хүний над шиг байх хэрэгтэй гэж боддог. Тэр хүнд нь маш хүнд ачаанууд ирдэг. Энэ айгүй том асуудал юм бэлээ. Бид нар яг тэгээд дор дорныхоо амьдралаар явж байгаа ихэнх нь жирэмсэн болоо явцгаасан. Спортоор хичээлэхээр ер нь хамгийн том асуудал чинь эмэгтэйчүүд чинь ихэнх нь жирэмсэн болоо явчихдаг шүү дээ. Бодисын солилцоонд орд юм. Ямар ч хүүхд гаргадаг хүмүүс жирэмсэн болоо явчихна. Тэгээ манай шавнэр хүүхдэд тэрийг гараад ирэх байлгүй дээ. Тэгээд одоо ер нь холбоотой байх уу эсвэл
яг ингээд танд гомдож барьсан юм байт юм уу? Эсвэл та ингээд загнаа чи битээрээ таж бас ширүү хөхтэй штэ. Зайлаараа чи юм игээд ингээд явуулсан тийм байгаа юу? Тэгээд эргээд ямар нэгэн холбоо харилцаа байт юм. Одоо миний мэд юм баг 5 6 хүмүүс биш штэ. Тэгэл яг ингээд хараал байж идэл тэр төгөлдөр бол их гоё болсон. Бүр эрс өөр болсон. Тэр сүүл дээр туранхай байсан залуу бас гоё болсон. Хэцүү юм билээ. Ингээд цалинжуулаа явангууд л цалинжуулаад аа. Тий. Та тэднийг үү? Тий явдаг байхгүй. Гэтэ нөгөө ингээл явж хахад зарим хүмүүс ч одоо өөрөө хараа сууж байгаа л мэдчихлэг гал юу хэлж ирсэн. Ингээд яг ингээл хүмүүс хандлт тавал амар болол тэгэл хүмүүс чинь шидэн штэ. Бүү сагсыг бөмбөг шиг тэнгэр рүү гаргаад бүгдийг ингээл хөөргөл. Тэгэл тэр үед л над руу ингээд доош харж байгаа л хэлж байгаа юм шиг. Ер нь та надаар мөнгө олоод байна. Манай ах トゥ нар найз нөхдүүд өчтөр хуралдаж ярьлаа. Тэ. Тэгээд одоо их мөнгө олж байгаа юм байна. Тийм болохоор одоо надад бас их жоохон тийм хэцүү байна. Таньгүй ч гэсэн ч би явчих болох юм байна. Гэтэ бүгд тгийгүй ш. гэж эхэлдэг байхгүй. Айгуу хэцүү. Тэгэхээр нөгөө нэг ингээд би чинь бас нэг ойрхон биш үү? Маш холыг харцсан байгаа гэдэг. Хүмүүс нэг амар мөнгө олцсон гэж боддог байхгүй. Олоод ингээд халаад ингээд. Тэр хүмүүсээр бизнес хийгээд байна гэж боддог. Бизнес хийгээл. Гэхдээ тэгэл би одоо пүрсгэж бас та нартай адилхан л явж шээ. Замаа зөөгөл. Над хэцүү юм алга. Яг зүгээр тэр хүмүүсээс гадна тэр өгөөддөг хүмүүс маань хажууд нь ойрс тогтмох тий хүмүүс байна. Бүр аамрын байгаа. Би хэлж болохгүй. Хэлчих юм бол Монголын ард түмэн баг бүгд гомдохоор юмнууд байгаа. Энэ бол зөвхөн багш хүний нэг юм яг дотор ингээд харж игээр үлддэгтэй тий. Тэгэхээр түүнээс одоо би авгаа шиг ингээд тэгсэн чинь тэгээд ингэсэн чинь ингээд тэрнээс ч юм болоод ингээд ах нь бол тийм ярихгүй байгаа. Ингээд муу сантайгаа бүх зүгээ залгээд үлдэнэ. Хувь заяа гэж байдаг. Миний хажууд байх хувьд заяанд дутчих байна. Би шууд л тэгж хэл. Та ер нь ахиж яг тиймэрхүү шав авах уу? Аавна. Ер нь саар л байх уу? Хавсаар л байна. Тэд нар зүгээр юм байхгүй юу? Миний хувьд бол зүгээр сэлэн бамбаа штэ. Би мөвцөө гаргаж ирэхээр юу гэдэг юм. Ийм хүслийн бэрхшээлтэй асуудалтай хүмүүс ч гэсэн бэлтгэл хийгээд амжилт үзэж болдсон юм гэсэн урам зориг өгөх гэж л гарч ирсэн. Тэгсэн. Тий. Та үсэн анхнаасаа ч тэгж хэлж байсан. Би ашиглаагүй шүү дээ. Тэгээд би ч гэсэн өөртөө цалиг өгөл шүү дээ. Би төгөлдөр ч гэсэн адилхан шүү дээ. Ямар ч гэсэн чи юм тарган хүмүүс ингээд ийм гоё болж олд юм а гэдгийг харуулах гэж л гарч ирсэн шүү дээ. Содооч гэсэн миний сэлэм шүү дээ. Дэлгүр мэлгүртэй болцсон баг шүү дээ. Тий. Бүгдээрээ л амжилт үздэг шүү дээ. Та содод холбоотой юм уу? Холбоотой шүү дээ. Одоо ярьсчул шүү дээ. Тийм. Содоо арай учиртай. Бас учиртай. Гэтэ миний шавнар байгаагүй. Одоо ингээд надаас яг энэ спортын шавнарчсан олон байгаа ш надад. Сарлах тэгэд нэг зүйл тодруулж өгч. Та цалин өгдөг гэдэг юм. Би болохоор нэгсэндээ та тэр хүмүүсийг ингээд илүүдэлж ингэсэн салгаад гоо сайхныг буцааж өгөөд тийм ээ. Тэгээ дээрээс нь чинь сошиалт ингээд маш олон хүнд танигддаг болж байна. Тэгээ зарим нэг ингээд эхнээсээ онлайн шоп моптой болцсон байлаа шүү дээ. Тэгээд дээрээс нь цалин өгнө гэдэг нь яг юу гэсэн үг бэ? Хэлгээд таахгүй. Би угаасаа л анхнаасаа л тэгсэн шүү дээ. Би баад өгчлээсэн. Тий, хоёр дахь өгч чадаагүй залан дөрөвдөд өгсөн чинь л уурлаа явчихсан шүү дээ. Айгу хэцүү. Ер нь зүгээр юм байхгүй юу? Юуны тул цалин өгсөн гэж та? Жингээ хасж чинь. Тэр хүн жингээ хасаад гоё болох тусам Монголын ард түмэн хөөрж баясж чинь. Тэр хүннээс урам авч олон хүн ирүүл болж итгэл найдвар төрж чинь. 2-3 реклам авсан. Нэг 3-4 сая ч юм уу тий. Тэгээ авсан. Тэр чин цаана дахиад зураглаачаас эхлэл баг ажиллуулж юм. Ер нь ингээ яриул амар их юм байдаг. Гэтэ эцэст ганцхан хүн бүх зүйлээ авч залгиж үлддэг тэр нь би. Гэтэ миний шавнар бүгд хайртай шүү. Тарганараа жингээ хасцснараа та нар өөр ингэсэн гоё амьдралтай байгаа. Багш нь хараас холоос хараад баярлж байгаа. Над руу ирэхгүйсэн ч болно зүгээр тий. Намайг гадар юу гэж ирсэн ч болно. Гэхдээ бид нар хамт байх богино хугацаантай ч гэсэн бүх хүмүүсийг жинг хасч чадчихсан. Харин энэ сошиал дээр энэ оршин тогтно гэдэг чинь амар асуудал юм билий. Нэг хүнийг 60,000 хүн дагаал хэлэхээр тэгэл. Нөгөөдөл нь ингээд чи саруулаас одоо сард 3 сая төгрөгийн цалин авч яхаар нэг удаа нэг юм цэцгний лайв хийгээд чам 5 сая өгөөгийг хүн өөрөөл авчиж байна. Тэгээ сүүлдээ зарим нь бүр надад машин байхгүй болохоор би бэлтгэл дээр чадахгүй нэс. Тэгэхээр би машин авч өгөх хэрэгтэй юм уу? Би хотлоо ярихгүй шүү дээ.
Тэгэл эцэст нь яг би ингээд бүлтгэнээс тасардаг. Та буруутан болвол баг. Тий одоо би сэтгэлдээ бүгдэнд нь өгөх юм би буруутай шүү дээ. Би л буруутай шавнырынхаа. Энийний ард нэг үг байна хин дөө. Хүн тижээвэл толгой тусна. Ам тижээвэл мал тижээвэл ам тусна. Монголчууд ерөөсөө үгийг санаанд огт хэлж байгаа. Яг вэ? Одоо миний нөгөө итгэлээ алдахгүй ганцхан шалтгаан ахаа туссаар л болно. Хизээ нэгэн цагт яг над шиг хөдөлмөрч. Надаас илүү амжилт үзэх гайхамшигтай нэгэн би болоо л гараад ирэх байх. Манай содоо үнэхээр мундаг шүү. Би ер нь содоо үнэхээр боловсралтай юм лээ. Тэгээ төвчээртэй. Тэр хүнд бас айгүй ихтгэл тавьж байгаа. Тэр одоо бэлтгэлээ хийж байгаа юу? Одоохондоо засралцсан л би ингээ алга болчихж байгаа юм чинь. Харин тий. Би юусэн шанартайгаа ч олж чадахгүй. Үлдсэн шанараа би тэр муулж ярьж байгаагүй шүү. Юус би бүгдэнд нь хайртай гэдгийг хэлсэн шүү. Тий. Та тэгээ бэлтгэлдээ хэзээ эргэж орох юм? Одоо бас нэг жоо ажил их байна. Бэлтгэлдээ орохоос өмнө дахиад үнэгүй бизнесээ явуул гэж байна. Нийтийн бизнес. Үнэгүй бизнестэй нэрийг бас авч чадхаа хэлцээ. Надтай хамтарч яасан залуу маань өөрийнхөө нэр дээр шилжүүлээд яваад гисэн. Тэгэхээр одоо яг үнэгүй бизнес гэдэг нэрийг ашиглах юм бол би бас буцаад өрөнд орох магадaltaй байна. Тэгэхээр бас хамт байсан хүн чинь таныг тонгорч байгаа юм уу? Тонгорч байх тий. Тэгээд угаасаа тэр хүн ч бас өөрөө өгсөн юм дөө. Яг анханасаа. Тэгэхээр бас ёс зөв гэсэн зөвлөл хэлгүү тий. Гарч ирсэн би өгсөн тэр хүн болохоор тэр хүний ярилцсан юм байгаа. За мань чи ингээд энийг авлаа шүү гэдэг ч юм уу. Ахаа дүүн ингээд авлаа шүү гэдэг ч юм уу. Байгаа. Миний хувьд гэдэг юм бол бас жоохон шаардлага өндөртэй юм шиг наа. Жоохон хатууд юм шиг. Харин тэгж ажилладаг. Тэгээд хажууд байдаг хүмүүст нас жоохон хэцүү байдаг бол уучлаарай л гэж хэлээ тий. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад. Одоо би энэ 40 жил амьдралсан амьдралаа өөрчилж чадахгүй тий. Байгаагаараа л тий. Тэгээ эрх нэрээ явах нь явж илээд юм дөө. Тэгтэл бүгдийг хайрлахаас л үрцэн байхгүй. Надад нэг амьдралд нэг юм кейс идэх байхгүй. 90-ад оны миний нэг хамгийн хайртай дүү маань өнгөрдөг байхгүй. Ходоодны авдраар. Тэгээд маш их шаналаад нүднээс жоохон нулимс гарсан. Би ер нь ингээд жоохон суусан. Тэгж байгаа хамгийн сүүлд битэр юу гэж бичсэн тэгээд удсаа гаргаад мессенжер үзсэн чинь ахаа надаа энэ хоолны цэс гаргаад өгөөч. Миний ходоод нэг л биш байна гэсэн байхгүй. Тэгэхэд тэр миний дүү юм чинь ингээд би хайсан л байхгүй. Тухай тий. Хэрвээ тэр үед би чадлаараа ингээд гаргалцаж өгөөд би эмчшилтэй. Тэгтээ нэг эрүүл гэсэн тоодны жаав сонгож өгөөд би бас тийм толцсон мэдлэгтэй шилтэй. Тэгтээ өөр дээрээ бол амжилт гаргацсан. Тэгээд явсан бол миний дүү амьд байх гэсэн юм л гэж боддог. Одоо ингээд ботхоор энэ ходоодны хор тавдраар дэлхийд Монгол улс хоёрт орж ийн, илгээр нэгд орж ийн, зүрх судсаар нэгд орж ийн. Ингээ ботхоор ерэн зүгээр үлдсэн амьдралаа бүгдийг энэ амьдрал руу ормоор байгаа. Нийтийн бизнес рүү. Нийтээр нь эрүүл байх энэ ажил руу. Гэхдээ бүр үнэнгээс ормоор байгаа. Төрөөс ингээ мөнгө аваад тий өснөө тэр бомаар нь ингээл авна штий. Хүмүүс аваад тэгээд хараад тахт ажил нь бол зүгээр юм цаас тамга тэгээд дараад нь хогийн савнд ордог. Ийм л ажил хийх юм л. Боддор бол ерөөсөж чаддаг. Би бол хийнэ гэж хэлж байгаа. Саруулах тэгээд тань руу бол би өөрөө хүртэл асуужсэн. Хувийн дасгалжуулалт гэд хүмүүс юу нэг ханддаг л баг л та. Хувийн дасгалжуулалт хийгээд ингэж явах харин болдох юм уу гэж асуух гэдэг. Би нэг өдрийн дотор 30 хүн ч авч чадна. Гэхдээ би нэг хүний 3-4 саяар авч чадна. Би авахмааргүй. Яагаад? Ард нь надад 300 мянга. Тэрнээс илүү хүн байна шүү дээ. Хэрэгтэй хүмүүс байна шүү дээ. Тэгээд. Зарим хүмүүс ч ингэж надад мөнгө төлчихэд миний нохоо гэж боддог. Тэр диск угсрах юм уу? Тэг би баг хийчих явах юм гэж байгаа тий. Зарим нь аягүй гоё хүмүүс хувийн багшаа яах вэ ийх үү гэж өөрчлөлт гарна тий. За тэр ч яах вэ? Хүний хандлага. Гэхдээ нэг зүйлийг ах нь бодоод байгаа. Хүнтэй ажиллахаар баг хүүхдтэй ажилласан хамаагүй тэрч биш. Юу ярьсан ч багшаа би тэгээд ингээд яг манай Монгол хүний зан чинь Саруул Батыг одоо яг ингээд хувийн багшаараа авцсан бол бас нэг юм одоо юу гэдэг те бас нэг брэнд мөссөн юм шиг юм харагдах гэж юм шиг. Ийм хэлбэр төдийхөн бүх амьдралууд намайг амар салхаад. Тэнгүүд нь тэр нь танд айгу хогийн санагддаг. Ер нь бүх тэртэй. Тий, тэгээд намайг бол хэрэг барагтай хүмүүс хувийн багшаар авч чадахгүй бод. Зорилго нь шал өөрөө одоо шүү дээ. Нөгөө танаас таны мэдлэгийг авч өөрийгөө өөрчлөх биш. Саруулт миний багш шүү гэж ингэж бусдад барыг харуулах гэдэг юм гэсэн. Тий, зарим ч яг мэдлэгийг авах. Одоо миний нөгөө хамгийн том ахыг нөгөө хийх ажил юу гэдгийгсэн чинь
Нэрэл нийтийн бизнес болчлоо л да. Энэ Монголын зам засагдаж дуусаагүй цагт Монголд машины амаржийн маш сайн гүн. Монголын хавдартай өвчин ялааширч ядаж нэг 50% очиж байгаа багт би ч гэсэн ажиллах ёстой мэл. Гэтэ энийг үнэн сэтгэлээс хийх ёстой. Мөнгөний төлөө биш те. Зөвхөн мөнгөний төлөө биш. Одоо миний нөгөө би 1000 үнэрлээчсэн мөнгнөөс миний хүүгийн зулааны үнэр гарахгүй гэдэг шүү дээ. Яг тэр шиг байхгүй. Үнэн сэтгэлээс. Намайг 1000 удаа юу ч хэлж болно. Тэ. Гэтэ яг хажуугаар нөгөө ажил амьдралаа авч явна шүү дээ. Би чинь аав юм чинь. Тэр олон хүүхд амьдрах хэрэгтэй шүү дээ. Тий би нөгөө ингээ бүлтгэний байж байгаа хүүхдүүдэд байж аав нь үнгүү тасгал яг идрээ гэл. Бүх юмаа тэнгуут тэрний хажуугаар бас нэг жоохон ийм зарж ирээд хүүхдүүдийнхээ борцгоо тий хоолонд нь олж ирэх хэрэгтэй. Тэгж л амьдарч байгаа. Юу юм бэлээ? Нэг ийм байт юм байна. Би Монгол улсын 7 удаагийн аварга. Би ийм байх хэвээр тий. За миний өмсөх гутлал одоо ийм байх хэвээр. Би ийм хувц өмсөд. Би болохоор одоо дэлхийн аварга медальтай ингээл хүн буруулж эхэлж байгаа юм л. Зөв. Одоо би өөр заримдаа бол нэг сумын заанаас дор сэтгэл зүйтэй явдсан шүү дээ. Шалбаагийн дотор явдсан шүү дээ. Болоогүй дээ. Дахиад хийх юм байна даа гэл. Би ийм 600 оноод би ийм шил зүгээд ингэж явах хэрэгтэй. Яагаад гэвэл би гээд чи биш. Би биш байгаа. Миний өвгдөөс ч гэсэн одоо миний удамч гэсэн энэ нийтийн бизнес шиг ийм ажлуудыг байн хийдэг байсан байгаа. Би зүгээр л тэднийг үргэлжлэл. Зүгээр л үргэлжлэл төр зуур ингээд нэг хэдхэн жил амьдарч байгаа юм хорвоо тэр. Тэр нөгөө зүгээр даалгавраа биелүүлж байгаа хүн байгаа байхгүй хийх ёстой маа л хийж. Тэгэхээр энэ одоо монголчууд хамгийн дотоод байгаа бид нар зүйл нэг хайрлах юм бэл. Ерөөсөө одоо ийм хайр гэдэг үг байхгүй бол за 10 жилийн хүүхдүүд хүртэл нэг өвхөөч гэж араадаг болцсон тий. Ир эмгүү ялангуяа эмгтэй хүмүүс. Тэгэхээр одоо биднэрт нэг жоохон тийм л юм дутаа хүмүүс гэсэн. Саралх одоо таны маш олон лайв, маш олон контентуудыг ингээд хүмүүс үзсэн байгаа. Би бас үзэх тэрэн дээр нэг ийм утга санаа яваад байна гэж би ойлгосон. Ерөөсө дасгал хөдөлгөөн л хийж байх юм бол бид эрүүл байх боломжтой. Саяны таны дурдсан тэр тоон статистик үзүүлэлтүүд хотоодоор 2-т илгээр 1-т гэдэг энэ зүйлсийг бид нар дасгал хөдөлгөөнөөр болоо одоо хоолны тэглэмээр гэж байгаа шиг байгаа юм тийм ээ. Тэрүүгээр одоо ингээд энийг эсрэг байх боломжтой буюу эрүүл байх боломжтой гэсэн санаа яваад байна гэж би ойлгосон. Энэ яг үнэхээр одоо яг боломжтой юу? Та яг юу гэж одоо маш товчхондоо хүмүүст юу гэж хэлмээр байна? Ер нь эрүүл амьдралын үндэс эрүүл хоол байна гэж ярьж байгаа тийм. Бас дээрээс нь дасгал хөдөлгөөн гэж хэлж байгаа. Та нар яг тэгж бодож байгаа тийм. Миний одоо яг энэ олон жил 20 жил яваад энэ бүх зүйлийн талаар ингээд судалж байгаа. Одоо ингээд амьдраад өөрийгөө хараад чагт эрүүл амьдрал гэдэг чинь өөрөө юм шүү дээ. Өөрийгөө ялхаас эхэлт юм. Чи дасгал хийсэн чи сүнсгүй хийвэл хоол идсэн сэтгэлгүй хэдүүл тэр чи хорл юм шүү дээ. Харин чи хорыг ч гэсэн хоол болгож сэтгэлээсээ дунгааж тий. Чи хөдөлгөөн бүрээ энэ надад хэрэгтэй. Энд яг би энэгээр ийм гоё төсөөлөлд очиж чинь тий. Би бүр 3 сарын цаана яг ийм болцсон байна гэдэг төсөөлөв. Тэрнийхэд л үнэн сэтгэлээс ажралтайгаар хий. Тэрийг ингэж пинако модон хүүхэлтийг амьлуулад хүн болгоод тий. Тэрийг бүр шүлэг болгоо бүр ийм болгох хэрэгтэй байхгүй. Фитнес ингээд нэг юм бүкс ингэж осоолож ирж байгаа зураг мөрөг авахлаа тий. Залуучууд ингээ гармаараа ингэж хэлдэг дүгдэж өгч байгаа ингээл нэг уцаа ухаал. Энэ нь болохоор хэлбэр байгаа байхгүй. Яг агуулга нь хаана гэсэн чинь тэр зам дээр 2 цаг тасралтгүй гэл бууж ирж байгаа л за би өнөөдөр яг энэ дасгалаа ингэж за би ямар гойлж байна. Би ямар өөр болж байна. Би маргааш өглөө 5 цагт тусч өөртөө зориулж эрүүл хоол хийж байна. Энийг арчаа бас дээрээс нь боловсруулж байгаа. Эрүүл хоол идэхийг бас эрүүл дасгал хийхийг эрүүл мэд гэж хэлэхгүй юм байна. Чи харин эрүүлэр сэтгэж, эрүүлэр өөрийгөө ялж, эрүүлэр бусдад харьцаж, өөрийгөө эрүүлэр бясалгаж амьдрахыг л яг эрүүл гэж хэлдэг байна. Хоол дасгал хөдөлгөөн бол зөвхөн одоо харагдах төдий зүйл. Би зөвхөн хоол дасгал хөдөлгөөн ярьж байгаа болохоос цаана надад өшөө ол юм шиг. Ярмаар санагдаж байгаа юм. Монголчууд за тийм л би бол тэгж л бодож байна. Наач сонин гаргалах шүү. Та өмнө контент би ярьж байгаа юм явахт ярьж байгааг үү? Нэг ч ярьж байгааг. Би дандаа бодож явдаг. Бүх юмных нь эхлэлтэнд сэтгэлгээнээс эхлэх гэдэг шүү дээ. Ер нь чи толныхоо өмнө шалдан бандажтайгаа зогсоод хараараа өөрийгөө. Харсан. Тий гиз гүзээ чи унжицсан ер нь тэгээд байх юм бол
чи ер нь хүний амьдралтай байна уу, гахаан амьдралтай байна уу тий. Тэгээ дараад нь өөрийнхөө төгссөн сурсан сургуулийг өдөөж өсөж байгаа толныхоо бичээр би тэр их сургуулийг тийм докторсон. Би Монгол Улсын их хурлын гишүүн тий. Би цагдаагийн ерөнхий газрын хорондоо эсвэл би шүүхийн шийдвэр газрын би тий. Тэгчээд чи өөрөө яг ингээ боомоо бүх юмаа гаргаад ингээ толны өмнө яг ингээ зогсон. Шаврал та. Тий. Тэр толон дээр бичсэн л чиний өөрийн чинь бодлого байхгүй. Сурсан сургууль чинь гэж бодоо. Тий. Чиний амьдрсан яг өөр дээр хэрэгжүүлсэн зүйл чинь толон дарагч байгаа чи юу? Амар өөр гоц ингээ ботхоор. Төгс харуулах яг өөрийгөө ингээ ялан дийлээд би мэдээж тэр сэтгэлгээс эхэлж байгаа. Тэгээ бие өөрчилсөн хүмүүс бол бүгд хөндлөштэй хүмүүс гэж та хэлэх үү? Эсвэл ингээ жоохон илүүдэлжинтэй байгаа хүмүүс бол нэг л биш байна да гэж та тэгж үзэх үү? Бардамнал гэж нэг юм биш тий. Одоо ингээ бүр ингээд тарианд руу ургах тусан бүх идэг гэдэг. Ус гүн болох тусмаа нам болдог гэдэг шиг. Ер нь ингээд хүнээс өнгөрөө зам байхгүй болоод яг л нөгөө хүүхдийнхээ будааны төлөө амьдраад үнэн сэтгэлээсээ бүр ингээ бүх зүйл дээр ингээ амьдраад ирэхээр бардамнал байхгүй болоод ирж байгаа. Тэгээ энэ үед хүн яг өөртөө тулж эхэлт юм бэл. Би тарган хүмүүс өвчнөөс болоод гэдэг ярьдаг л да. За би энэ танаа яг ингээ хоёр дахь удаа танаа дээр орж ин. Тэгтээ нэг ингээ юм ярьж байна. Юу хүмүүс нөгөө ярьдаг байхгүй. Новшин чи бид нарыг тарган гэж хэллээ. Тий. Бид нар бол турч чадан чи өсөхгүй гэл тээ. Тарган хүний зовлон чи мэдхгүй. Өвчнөөс болж тараалт ингээл. Би мэдэн шүү дээ. Би амар сайн мэдэн шүү дээ. Яг тэр бүр яс маханда тултал мэдэрэн шүү дээ. Цусаараа урсдал мэдэрсэн шүү дээ. Өвчнөөс бол таргалдаг, өвчнөөс бол зовдөг. Өвчин хүрээд ирэхээр салгалдаг, өвчин хүрч ирэхээр хажууд хүн өвдөхөөр хүн татдаг тий. Хажууд хүн өвдөхөөр турдаг, хажууд хүн айл гэрт нэг амтан заяа. Идж уухаа тааруулахгүй арчаагүй явж байгаад өвчин тусахад тэр гэр бүлэрээ өвддөг гэдгийг хин ч ойлгодог. Би мэдэн шүү дээ. Гэхдээ арчаагүй өвчин туссан гэж хэлсэн дуушлаараа тий. Янз бүрийн шалтгаанаар гэдэг. Тийм байдаг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нэг зүйл подкаст амар муха харга болчихоо яа уучлаарай. Хэлэх гээд байгаа зүйл гэдэг юм бол нэг хүн өөрөө өөртөө эзэн бай сурахыг л энэ Монгол Улсын хөгжил юм шүү дээ. Тэ? Тэгэхгүй болохоор бас болохгүй байна гэж боддог. Тэгээ миний хэлдэг үгнүүд чинь ингээд чи бастан, шэстэн, заван байна, чи явдаг жорлон бохрын машин яг үнийг хэлгээ задлан хийгээд үзэх юм бол үнэн л байхгүй. Тэгэхээр бид нар одоо зүгээр захын газраас хаанаас ч гэсэн энэ нүүрс ус гэдэг юм байна, энэ уур гэдэг юм байна, энэ амин дэм гэдэг юм байна. Яа энэ миний төмсөн дотор төмс хүнийг таргалуулдаг юм биш үү? Энэ гэхдээ юм бит юм биш үү? Зөв чи зүгээр авчих мэдээлэл шүү дээ. Тэгээ энийг аваад үзэх юм. Би бол мэдэн шүү. Өвчнөөс болоод манай гэр бүлүүч бүлдэж бас байдаг. Айгуу тийм хэцүү над юм байдаг. Тохиолжсэн зүйлүүд ч гэдэг. Тэгэхээр нэг өөрөө яг энэ бүгдээ мэдэрсэн болохоор бусдад туслах гэдэг хаа санаа шүү. Тэ? Ааха. Яг мянган хүнтэй өглөө болгоно нэг фитнес хийж ирсэн үе байдаг. Үнэгүй фитнес. Тэ. Тэгээ Монголын баг анх түүхэнд, Монгол улсын түүхэнд бараг л агдах шахвал юм байсан баг. Тэр гэхдээ та ахиж хийх гэж байгаа тий. Хий. Харин хийгээс маш олон хүмүүс хүлээж байгаа. Тий, би бол хэдэн зуун мянган тоо өөхийг өстэй гадагш яваас. Би хийжтэй угаасаа би байхгүй шуушлаа. Ер нь зүгээр ингээд манай баг тийм болсон. Тий, тийм зүйл болсон. Сарлах нэг зүйлийг дүгнээд ингээд базаад асууя. Балтгаад их юм уу? Сайн болсон. За. Гүү болов. Яагаад ч хөө дөнгөж хэлж байна. Тийм үү. Монголчууд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж хэлдэг. Гэтэл зарим сүүлийн хөдөлгөөрөө өвчин хийсч ус хэлж ирдэг буюу бидний амьдралын буруу дадал зуршил интерес болдог гэж хэлдэг. Тэнгүү саяны та бүхэн нэг 15-10 минут ярилцсан ярианаас би ингэж ойлгож чинь та тэрийг нэг баталж өгөөч. Хүн зөв сэтгэлгээтэй байгаад зөв сэтгэхүйтэй байгаад яг түүгээрээ зөв тийм хооллоод зөв хооллоод дасгал хөдөлгөөнийг яг сэтгэлээсээ хэлбэрдэх биш. Селф битэх гэж биш те. Зааланд очиод бүр тэрийг тултал ингээд одоо бараг ясмах сүнсээрээ ингээд мэдэртэл хийгээд амьдралаа зөв байлгачих юм бол өвчин гэдэг юмнаас хол байх боломжтой гэж та баталж хэлж гинэ үү гэж би асуух гэдэг. Дүгнж хэлж дүгнэхэд. Тий, ер нь бол тийш таахад. Чи юу? Тийм
ам юугаар бэлхэнэ, амьдрал түүгээр бэлхэнэ гэж байна. Ерөн зүгээр ингээл бид нэр өвчнийг ч гэсэн одоо өртөөг ч гэсэн бид нэр өөрснөө олж ирээд байгаа. Яг энэ муу бүх зүйлийг. Одоо би ах нь бодоол гэдэг. Энэ 76 хулгайч, 126 хулгайч эдэнд ч хулгай хийгээгүй хүмүүс байж л байгаа тий. Тэгээд гээд л байгаа тий. Тэгэд яг ингээ бод дээр бодоод үзэх юм бол ард түмэн бид нар чи өөрснөө тэднэрээсээ 7 өндөр юм шиг. Дандаа хохирчин дүртэй. Санал нэг байна. Тий. Дандаа би хохирцсан. Би чамаас авах ёстой сонгуулиор 20,000 төгрөг өгч. Сонгуулиор 20,000 төгрөгийг авчаад тий өвөө минь хөх хот руу тэр авсан хүнтэйгээ хамт очиж аялж ирчээд тэгээд өвлөн олон гутал нь би тэтгэврээ нэмгэсэн ингэж чагсаал хийчихтэй. Гэвч тэр чинь чиний сонголт биш юм. Хавдар яг энтэй адилхан. Монгол улс хавдартай байна. Энэ эвчнэрийн буруу биш. Хэний ч буруу биш. Энэ зөвхөн айл гэрт байгаа. Яг монгол хүний энэ сэтгэлгээний алдаа байна. Бид нар сайхан зүйлийг харж чадахгүй, сайн зүйлийг ярьж чадахгүй. Ам юугаар бэлхэн, амьдрал түүгээр бэлхэн. Ам чин сайныг өрөөж бэлхэж байвал амьдрал чинь маргааш яг тэрийг л чамшигнэ. Өгнө. Тэгэхээр амны бэлгээс ачтын бэлгээ бид нар нөгөө өвөг дээцэх өвгүүдийг санаад амаараа дандаа сайн зүйлийг тонгохолж. Ядч өөртөө өрөөл хилдэг болчихвол их зүгээр. Би одоо хотгон лугаа орохдоо боддөө шүү дээ. Ямар гоё юм бэ? Манай хотгон яасан гоё юм бэ? Гэрээгээ цонхон дотор ч миний гэр штэ гэл тээ. Гэрээгээ хаалган дээр очил манай хаалга ямар гоё юм бэ? Гэрлүгөө ороод миний хүүхдүүд яасан хөөрх юм бэ? Шаагилтал. Энд чи байгаанд сэтгэл хангалуун байж байгаа шинж мөн үү? Сарлах яг наадтай ч холбоотой манай дугаар болгон дээр асуудаг асуулт байдаг. Талархлын тухай. Та яг өнөөдрийн байдлаар амьдралдаа юунд хамгийн их талархаж байна? Ер нь амьдралдаа хэрэг талархдаг вэ? Ер нь сая хариулчих шиг боллоо. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар та юунд хамгийн их талархаж байна вэ? Өвгд эцтэй. Эргэлзээг ганцхан миний үнэн гэвэл энэ. Өөртөөч биш, дэрэгдэх хүмүүстэй ч биш. Би ээж аавынхаа аав ээж. Миний өвгд эц гэж ямар гайхамшигтай хүмүүс байсан юм бол доо. Тэрний ачаар би одоо тий залбирч явах юм. Өвгд эцрэг хандаж. Ямар ч одоо тий засал биш. Одоо гэл бүх юмар засал биш. Зөвхөн би тэр нэг миний өмнөх замыг зөв засаж өгсөн. Зөв байж чадсан тэр өвгд эцсийн ачаар л явж байна. Манай өвгд эц чинь бас гайхамшигтай хүмүүс байдаг шүү дээ. Би бас чамд хамаг даалан болчиход тааж байгаа. Тий. Манай ээжийнх нь аав нь эх орноо хамгаалж байгаад бас амир үцэн мэдэн шүү дээ. Одоо тагнал ерхий газраас зэргийн тагнал эднээс би бас бичвэрнтэй авах гал. Тэгээд би тэр хүний сүнсээсэн болохоор зэргийн амьдралаар амьдэрсэн байна. Тэр хүн бас ингээд бусдад буян болдог нутгийнхаа сөүлэгч нь байсан байна тий. Олон хүний амиг аварсан байна. Тий. Тэгээд би зүгээр удмаа л авч явж байгаа зүгээр нэг юм үрдс шүү дээ. Тэр ямар ч хөвцөх юм байхгүй байгаа. Шангирил болоод хамгийн амттай архин авал тий. Ийм болчин байна уу? Би ийм хүн надад ямар тийм сэтгэл байхгүй. Яг тэгвэл ухтах нь ойлгоцсон. Миний өвдөц яг тийм хүн байсан баг. Монгол улс яг ийм үе дээр бас мандан матарчсан баг гэж боддог. Саруулах одоо ингээд сэтгэлийн дараа байдал шүү дээ. Аа. Таны ярианаас сая бол та ингээд өвөг дээдтэй талархаж байна гэж хэлж байна. Ер нь ингээд бас юмсыг ойлгож байна гэдэг чинь. Тэгээ би Санжигийн подкастт подкаст руу содод хоёрын орсон дугаарыг үзсэн. Тэр чинь 2 дугаар явсан санагдаад байна. Юу лээ? Нэг ямар ч зүйл их хурд дугаар байсан. Их нь содод дээрээс нь тэгэд үзэгчдийн хүс дээр намайг гаргаж хаяад нөгөө багшиг олчихсон. Тий, нөгөө ном бичсэн. Тэр хүн чинь гайхавчтай. Тэгээд саруулах нэг сүүлийн үед нэг ийм сонин зүйл ажиглагдчих. Нэг юм хүмүүс тэрийг янз янзаар хэлж ин л да. Хүмүүс сэрж байна, сүнсний сэрэлт энэ төр гэдэг. Тэнгүү таны яриа тэр подкаст рум дээр ярьсан тэр содод хоёр ярьсан яриа, дараачихын дээр дугаар дээр яригдсан яриа, иймэрхүү ярианууд ер нь энэ тэнд маш их давтагдаж байна. Одоо комедиан Бата бас иймэрхүү шинжтэй юм яригддаг л та. Энэ ер нь яг юу болоод байна? Яг юуг та хэзэнээс ойлгосон? Тэрийг та яг яаж мэдэрсэн юм бэ? Танд яаж мэдэгдсэн юм? Би Батаас одоо хоёртой нэг одоо комедийн намайг тэр хоёр чи өнгөрөөд өстой таалстай комедийн хийдэг хүн өстой комедийн жинхэнэ сүнсэн таа байна гэд намайг авч өөрөө ангаа баян онгорлоод агуулж явсан. Тэгээд миний төрсөд оруулж ирсэн зүйл.
Тэгээ буусан газар бүхнээ будаа өргөөд, сүү өргөөд явахад маш гайхсан. Миний эмээ өөд гэдгээс ээж аав гэдгээс би ч бараг тэгж байгаагүй шүү. Тэгэхэд залуучууд ийм амар болсон. Айхтар болсон шүү. Наран сүү өргөж ийн, тэнгэр дүрж ийн, газартаа замаа өрөөж ийн. Би тэндээс юу харсан бэ? Би угаасаа ч өөрөө тийм л дээ. Хүн л дээ. Тэндээс юу харсан бэ гэдэг юм бол хар бүхэн дуусч байгаа юм байна. Сайн цагаан бүх зүйл нь эхлэх цаг нь эхэлж байгаа юм байна да. Миний ирээдүйн түүнэр ийм гоё болсон шүү дээ. Тэд нар надтай ямар ч боловсрал яриаггүй, ямар хил ус яриаггүй. Зөв хүн байх. Бид нар байгалийн хууль, байгаль байх. Тэднийг л өөрснө гэж харуулж байна. Би ч өөрөө тийм шинж тэмдэгтэй хүн л дээ, шинж тэмдэгтэй. Таны дотор байгаадсан юмыг л тэр өөр тэр зам үлээсэн ба шүү дээ. Тийм. Нэг миний үед гэх юм бол би тийм юу юм шүү дээ. Одоо ингээд бөөм биш. Миний шүтлэгтэй хүн биш. Удан бол байгаа. Яг хуу шүтлэхгүй яг хуу ээж аав. Удам содор бүх юм хайр шүтж явна. Уданд бол тийм цагааны тлэм бос бүү. Гэхдээ одоо бол тийм биш дээ. Би зүгээр энэ нөгөө ийм Монгол үзэл гэж юу байсан юм бэ гэдгийг одоо харж олж харагдах хүмүүсээс. Тэгэхгүй бол нөгөө бидний чинь манжчин усаас эхлээл захын боож байгаа л орсууд орж ирэл тий. Хятадууд орж ирэл, гамингууд орж ирэл. Миний өвөг дээдсүүд бүгд ядарсан шүү дээ. Бүгдээрээ тий. Чоо болсон хүртэл өөрийгөө өгөхөө мэджилээсэн. Эрхэмлэж яваараа гэ тий. Биднэрт эрхчлөө тусгаар тогтнолыг маш их захиж үлдээсэн. Гэхдээ тэр хүн хамгийн хайртай хүмүүсийн өгөхийг өөрийгөө ч алуулах юм гэсэн. Гарын үсгэрээ бүгднгийн алж байсан. Тэр хүн дотроо яаж өгөж байсан бол. Гэхдээ биднэрт нэг л зүйлийг үлдээдэг гэсэн. Тусгаар тогтнол. Одоо бид нар харах цаг нь ирлээ шүү дээ тий. Тэгэл одоо нэг намайг өсвөр насндах чинь ингээл хин богдхан чаавас хамгийн сүүлчийн хаан. тий богд чинь ингээл хүний явуулаад Сүхбаатар тор өгж явуулаад алуулаад тэгээ Сүхбаатар ингээл хөхтөд тэнгэрлөө болсон чи хэрэг унж ирэл би тэрийг л би үзэл суртлын дайнд үссэн шүү дээ. Тэгс. Тэгэл гинт монгол бичиг үзэл би монгол бичгээр айгүй гоё чиз кирилл болж ирэл аль нь ч байхгүй болол Тэг яг нэг тийм үе байгаа. соцныг минь золиос гэдэг чи яг бид нар өөрснөө байхгүй. Тэгэд одоо ингээд боддоор харахаар өвөг дээдс түүхээ бид нар хизээч үүсгэж болохгүй бүгдийг хайрлах хэрэгтэй биш шүү дээ. Ер нь цаг нь аашилж байгаа юу хаа? Наалж байгаа. Ер нь ирцэн. Тэгээд бодоод байгаа шүү дээ. Би нэг чойсонгийн тэр өрөөнд нэг орж ирсэн юм аа. Чойсон гойгийн. Нэг үеийн юм шиг амар муухай ярих юм те. Генерал үнэ. Тэр юунд дорндод байт юм лээ. Тэгээ өрөөнд нь орсон ч аюул тийм чихүн байсан. Тэр ширийн дээр маш олон хүний одоо алах гар үсгсэн баг те. Тэр ширээг шааж олон удаа уйлсан баг. Тэр ширээний ард маш удаа харихуулсан баг. Их зовсон баг. Гэхдээ энэ эцээцд эрхчлөө тусгаар тогтнолыг бид нарт үлдээсэн баг. Одоо би Монгол улсын иргэн би улаан пассворттай. Намайг л Одонбоогийн саруулгатдаг. Би аавтай. Би төртөө, төрмийн засагтай, улсын хуралтай. Бид нар Монгол улсын ерөнхийлөгчтэй. Бид нар энэ дэлхийд тусгаар тогтнолсон Монгол улс ах. Бидний дархлааг дотроос нь унагадаг. Бүгдийг одоо энэ ерөнхийлөгчсөн Монгол хүн байгаа шүү дээ. Энэ улсын хурлын гишүүчсэн Монгол. Энэ хулгайч, энэ англи. Бослог бол хооронд нь алц гэл. Нэгнийхээ цусыг юм яшин юм л. Дайн чин дотор явж байгаа. Чи бол либералч, чи бол арчлал шүү дээ. Чи бол ардын нам, чи бол тийм. Чи арчилсан нам. Чи баруун аймаг, би зүүн аймаг гэл. Йоо. Үгүй шүү. Яг үндэ бол бидний харах нүд урсгал цус яг адилхан Монгол байхгүй. Үндэ бол нэг өнөх. Тий. Үндэ бол би бол тэгж л боддог. Би чи Афганистанд алба хажигдвал амар их юм бодчихсон юм шиг. Бидний гөр нарийн жоохон олон хуугаад байх шиг гэдэг тий. Чи арай олон хуугаад гэх юм уу? Тийш тий. Би чи Монгол улсын иргэн байхгүй. Монгол хүн? Монгол хүн. Би дээрээ төртөө, төрийн дуулал, төрийн далбаа тий. Би чи баян хүн байхгүй юу? Наа баян уу гэж асуусан шүү дээ. Аяга агуу баян байгаас дээ. Тийм шүү. Би эх оронтой, эх орны хил хязгаартаа. Би цэргийн дангарахтаа, төрийн дуулалтаа. Эрхчлөө тусгаар эрхчлөөтэй тий. Бага юм а бид нэр ярил л та тий. Тэрийг олж хармаар байгаа тий. Намаг тойроод гүөх, хүү, тэврээд үтэх хань, ижигээ дуудах ээж,
Аав гэж дуудах. Аав. Надад бүх юм биш. Бага юмар. Би бага юм л хармаар байхгүй. Ядч ихний хэлжинд. Энэ жижиг зүйлд ингээд амар тийм итгэмжтэй энэ жижиг зүйл шүү дээ. Их орныг чи яаж хэлэх те. Манай өвдөд чинь энэ их орны торгон шуумыг тусаараа татж байгаа тий. Хилийн багны ясаараа тулж яагаад бид нар түлхээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нөгөө байгаа юм ихэнх нь хараад дараад нь болохгүй юм ярих хэрэгтэй болов гэж бодсон. Тэгвэл нөгөө талбай дээр гараад жагсаал хийгээд байгаа хүн бүхэн яг Монгол улсын төлөө тэмцэгч мөн үгүй тий. За өвд эцтэй авгигт талархдаг гэж байна. Саруулах нь танд ер нь амьдралдаа харамсдаг зүйл байдаг уу? Ер нь үгүй. Игч байхгүй. Би маш олон алдаа хийсэн. Маш олон оноож онсон. Би аль алинд нь харамсдаг. Би энэ ороо дээр анх удаа хүний амьдралаар амьдарч үзэж байгаа болохоос баяртай байгаа шүү дээ. Үн байсан бахалта тэгтээ орж гараа сандаг баг. Тэгтээ 100 биш дээ. Би анх удаа л аав байж үзсэн. Би хүний айн анх удаа л байж үзсэн. Би бүх зүйлийг анх удаа хийж байгаа. Юус харамсдаг. Сайхан хариулт байна. Баярлалаа. Харин зүгээр эх оронгоо болчих юм бол би ер нь миний сүнсч очих газаргүй болтлоо харамсах байна. Ийм л байна да. Урднаас хойдноос гэж байна уу таны хар? Энэ байх штт. Байлгүй тэтэрчэд. Энийг үгүйсгээд эхлэх юм бол шилэг ухаанч одоо багтаж байгаа ш тэрэнд. Байлгүй байх. Монгол хүмүүс ийм байсан байна. Хүүхд толготой байсан байна. Бид нар ч бүр биеийн тэр чигээр хөөх байсан юм байна. Сүүлдээ ингээд зөвхөн толгойсон юм байна тий. Тэгээ Монгол хүн одоо ингээд тооцоолоор болохоор ерөөсөө дэлхийг мороор эзлэх ямарч боломжгүй байхгүй. Хоёулаа замын үед орё л да маргааш гараад яг энэ эсгэлцэг хөтөн ч юм уу тий. Тачинал тавьгүй л. Хэцүүстэй. Бид нарыг зөвлүүлж исэн, чиглүүлж исэн ямар нэгэн хүч байсан. Тэр хүч нэгэн зүйлийг ашигласан бидний өв эзэг Чингис хаан байсан. Тэмүүж. Тэр хүн дэлхийн талыг эзэлснээс хойш ахиж хизээч хинч эзэллээгүй. Эзэлж чадахгүй. Ахаа. Бид нар чинь тамгатай хүмүүс. Даанч бид нар энэ хөх томгаа юугаар арилгадаг, алга болгож байгаа гэхээр архиталтаар, хоорондоо нэг нэгэ муултаар, үзэн ядалтаар, сэвт бүх зүйлээр сэвтэй гэдэг. Өнөөдөр хүндлэл байхгүй. Аавыгаа аав гэж хүндэлдэг. Ирчүүд мөхөө дуусч байна. Тэгэд нэг хар шар хүмүүсийн нөгөө нэг юм ингээд Монгол хүүхнүүд ингээд бүгдээрээ ингээд тэрийг хөвтцгээсэн. Үзэн суртал. Монгол ир хүн ямар агуу юм бэ? Монгол хүн гэж ямар сайхан юм бэ? Чи Монгол сайн аав шүү. Монгол сайхан ир шүү. Миний цуснд ч бас дэлхийг эзэж авсан хүмүүсийн цус байгаа шүү дээ. Тэ? Монгол ир хүн гэсэн саруулхаа ир хүн ер нь яг ямар байвал та одоо хамгийн зөв гэж боддог вэ гэх юм одоо ир хүн ер нь ямар байх хэвээр юм бэ? Хайртай гэж хэлсэн бүх зүйлээсээ хизээ нэгэн цагт татгалзахгүй ир хүнийг ир хүн гэж хэлнэ. Хэн нэгэн хүний төрүүлж өсгсөн охиныг хайртай шүү гэж чихэн дээр нь шивнж хүүхд хийчихэд дараад нь шүүх юм наадтаа чи би огт хамаагүй шүү гэж хэлсэн хүмүүс бас байна. Биш. За энэ бол эмзэг сэдв шүү. Одоо ингээд энэ бол амар хол явж байгаа. Бас би зүгээр л өөрөө л гэж боддоо шүү. Та нарын зөв шүү. Би бол тэгж боддог. Хайртай гэж хэлсэн бүх зүйлээсээ орж байгаа хүмүүс биш ээ. Хайртай гэж хэлсэн бүх зүйлийнхээ дараа эзнэн байж чадах хүнийг л ир хүн. Чи их орондоо хайртай гэж хэлсэн бол үхүү хөлтлөх их орондоо хайртай байгаарай. Ээж хаавта. Иргэн тойрныхонд хайртай гэж. Хин нэгэн хүнд хайртай гэж хэлсэн бол тэр хүн дээж гисэн. Дуусна дуустлаг үнэн байгаарай л гэж хэлбэрт. Хэлсэн үгэндээ байх. Хэлсэн үгэндээ эзэн байсан. Монголын за андгаа бууцаа. Яа. Би зүгээр энийг өөрийнхөө л ярьж байгаа шүү. Ахын жоо эрт тусцсан болохоо жоо мандраад олон л юм гэж боддгоо шүү. Зүгээр шүү дээ. Гоё л шүү дээ. Та тэр анхны 10 жилийн өмнө 10 жилийн өмнө анхны яриач гэсэн бас иймэрхүү л гоё болсон. Жохон богинохол байсан болохоос шүү. Тий. Би нэг энэ хороо дээрээс хамгийн айдаг зүйл гэдэг л хүүхэд өнчхөөс л байдаг.
Нэг өөрөө аав маань ирэхгүй байхад бид нарт ямар хэцүү байдаг вэ? Тэг аавыгаа хүлээгээл. Нэг өөрөө ээж ирэхгүй болохоор яасан хэцүү байдаг вэ? Тэр мэдрэмжийг насан туршид нь хүүхдэд өгчөөд битэрийн секс таардаг байсан юм аа гэж салаа явж байгаа хүмүүсийг дуусч хэлдэг дээ. Гэтэ сүүлүүдээс гэр хүүхдээ бодоод насан туршдаа хамт амьдрын гэж юу байхгүй. Гүд хүл ихтнээсээ доотгоо бодохгүй байсан тийм. Амар хариуцлагагүй мэрч байгаа тийм. Би тэгэхээр хүүхдэд их хайртай. Тэр өчүүхэн зүрх бидний өмнө ямар ч буруугүй байхгүй. Энэ догшин нийгмийн өмнө. Адуу манах гэж азраг байдаг, айл манах гэж аав байдаг тийм. Энэ их орныг манах гэж ир зэрэг байдаг. Ир нь ир шиг, им нь им шиг байгаас гэж байна. Им хүн хорт хилээрээ хажуудах ирээ хараагаал байвал тэр хүн чинь далдраал байна. Им хүн сүү шиг хилээрээ өрөөгөөл байвал тэр хүн чинь амьдралж авч яваал бургаал. Ир хүн ч гэсэн адилхан чавсан. Тэгээ бидний ийм зохицолтгоо л алдсан баг. Яг ийм нэг ир юм ч юм уу тийм. Амьдралын Монгол гэдэг. Тэгээ би нөө сүлд хэлэх гээд байгаа. Ерөн зөвөр энэ хорвоод одоо бид нэг ингээ боцсоод чи авилгал хээл ахуулж тий ингээ гутгаар ингээ нэг аллаа гэд Монгол хүний сурсах болохоос яг чихэнд нь шивж байгаа тэр гадныхны сурсахгүй байхгүй. Надад таалж байгаа ч аз чамаас амар их мэддэг шүү дээ тий. Одоо яг хилээс гаднах хүмүүст Монгол хүний аим үн цэн огт хамаахгүй. Хайрмаар огт. Тэд нэр газар нутаг алт мөнгөний сонирхол. Чи тэр ард хоёр хүн суучаал ярьдаг байхгүй. Наат таачаа тэгээл те. Одоо хоорондоо алзардан босоод энд чи хүний ирэх зурштай манайхан зэрэг орууллаа. Зэрэг орж ирлээ. Өнөөдрөөс эзэн хоол, өмсөө ховц зэргийн бүх зэвсэг техник бүх юмыг танаа нутгийн эх орны чин газрын баялгаас бид нар аавна. Өвч чадахгүй юм бол. Ингээд ухаад гэл. Бид нар хоорондоо эвгүй явна гэдэг л үндснийхээ дархлааг алдж байгаа. Энэ дарга зэрэг те төр засагтайгаа ч эвгүй явах. Ард түмэнч нэг хоорондоо тэднэртэйгээ эвгүй явах. Ив түнжингүй байх. Энэ нь бол зүгээр л бид нар бусдад зүгээр л их орноо бэлгэлж байгаа таа л адилхан. Тэгэхээр энэ нэгнийг ойлголцох гэж нэг амар юм байна да. Амар гүн юм ярьч магадгүй шүү. За. За. Тэгэхдээ ер нь бол санал нэг байна хаа. Ер нь санал нэг байна. Ярилцаж чадахгүй ах нь ганцаараа ясараа дуусч байгаа. Гэхдээ би ер нь нэг ярих гэж боддоо. Аль болох зочноо яриулъя л гэж боддоо. Тэр чинь сайн хөтлөгч шинж. Зочноо явахгүй сонсъё л гэж боддог. Та түрүү нэг монголчуудын одоо юм нэг тамга гэх юм уу тэр хөгт толбыг архитектаас маш их байхгүй болгож байгаа гэдэг чинь тий. Та ер нь ярьслага болгон дээр ер нь нэлээ алкоголын эсрэг байдаг хүн. Тий. Энэ талаар ер нь бас санаа бодлоо товчхон хэлээч. Тааруулж угнах зогт байдаггүй гэж хэлдэг хүн таа шүү дээ. Тий. Ер нь зөвхөн би огт архиудгүй биш дууд шүү дээ. Натаа уужаас найзууд маань энийг үзэж юу яриад байгаа юм бол гэж бодсон шүү дээ. Уух үедээ хинтээ хаана яаж жаргаж ямар арх хаана яаж уух үү? Ямар шалтгаанаар те? Ямар шалтгаанаар тэгээ хэдэн хоногийн завсартай. Одоо Монголд хамгийн үнэтэй 3 зүйл байгаа. Арх, пив, авсгуур хамгийн үнэтэй байгаа. Үнд орж байгаа. Хэрэгцээ тэхүү. Тий. Яг архины компанита, пивны компанита, авс үйлдвэрлэдэг компанита байхад ер нь бол Монголд бол бас хэсэгтэй тийчхнэ шүү. За, юуны ярьслага болгон дээр дуур болгон дээр нэг асуудаг 2 асуулт байна хаа. Нэг нь та өнөөдрийг хүртэл хэр аз жаргалтай амьдарч байна вэ? Би гэртээ ороод ажралтай болж байна шүү дээ. Тэрийг үгээр хэлэх аргагүй. Гэрээсээ гараад түүчрээл. Хүмүүсээр хараалгуулаад ирэхээр ажралгуулаад эхэлчихдэг шүү дээ. Тэр нь хэр стресс чи та? Байна. Гэтэ яг нэг зүйлийг харцсан болохоор би гайгүй байна. Би мөнх цэлмэг шиг хүний ам ямар ч үнцэнгүй хотуудаар яваад амьдраад ус гэж байдгүй хээл ахуул гэж байдаг тийм. Зүгээр л нэг юм нэг усаа төнхүүлсэн, ухуулсан октоудаа үхрээр сольдог. Ийм газруудаар яваад үзсэн болохоор би их орныгоо сэргэх магадлалыг асар ихээр сайн харж байгаа юм. Одоо нөгөө 60-аад оных нь, 70-аад оных нь, 80-аад оных нь байхгүй болно шүү дээ. Ингээл эдгээр ч үхтийн байгаас үхэхгүй амьдраад байх юм нөгөө алтай идлээ юм.
өхөл байлгүй дээ. Стив Джобс хүртэл тэгэл эмнэлгийн орыг худалдаж авах гэж чадаагүй ч манайхан гусчдсан болов бас те эмнэлгийн орыг худалдаад авцөө гэж манайх чи яриаг өрөөдөө сайтай юм чи те үгүй баха. Одоо бол ингэ 70 80 60-аад оныханд одоо хэдэн жилийн нас байгаа 50 оны манайханд. Тэг яг тэднийг бас үгүйсэж болохгүй л те. Лөөрчдөл ярьж байгаа шүү. Түнс энэ хотыг барьсан хүмүүс тийм аа шүү. Тэгээд ингээд ирэхээр бас тунгалагч их баха. Ирээдүйн минь бүр илүү сайхан болж байгаа л гэсэн бодолтой. Тэгэхгүй бол одоо манайхаж нэг өлн нарилаагүй хил давнаж 8 хийж чад гинт усыг хуралд орохороо ерөөсөө 8 л юм байна энэ хорооч юм бэл. Гэтэ 8 ч гэсэн хүн чанар дээр толхорлдог байхгүй. Гэж л бодсон шүү дээ. Тэгэхээр яг хөө ирээдүй бол өстө маш сайнаар харагдаж байгаа. Хэр хол байгаа бол танихаар багцаагаар би танд нэг юм яриад өгвөл ойлгохолгүй болоод би тэгэд бас өөрийнхөө боддог хамаагүй ярьж чаар. Бид нэг 30 жил соёлын төвөргөнд очролж өөрснийхөө амьдралыг өөрснөө харж инээгээгүй байсан бол одоо хөгжсөн байх юм. Өөрснийхөө шоолоо 30 жил бид нар дөөр биж эрдмийн чадвар юм. Эсвэл пялармаа морио урж болгохын тоглолтыг үзээд бид нар сэтгэл дотроо жаргаад жаргалын 8 морийг ойлгоод тэр бүгдийг сэтгэл дотроо мэдрээд энэ боловсролыг бид нар олж авсан бол өнөөдөр бид нар хөгжсөн байна. Арай өөр байхаас. Тий. Энийг бидний өвгдөөс мэдсэн болохоор муу нэртэй зэтэн болох байхаас ч ихлэлтэй юм бидий. Бүгд дөөрийн барайл бүх юм гой газруудыг бариад өгсөн байхгүй. Энэ боловсрол гэдэг чинь сонгодог байхгүй. Сонгодог гэдэг чинь оргил хэсгэн колумнаас сонгодгийг ерөөсөө дээшээ эвдэх ямар гарц байхгүй. Бид нэр үзэх ёстой юм юу гэдгсэн чинь бүх залуучууд бүгдээрээ бүр валет үзмэр байгаа байхгүй. Цөмөхөг. Шастковчиг үзмэр байгаа байхгүй. Юу гэдэг те? Чайковскиг. Бүр ингээд тэр симфони тоглоход унтдаг биш, тий. Босч ирээд ингээ хардаг баймаар байхгүй. Утгуучиг бүр өөрөөр энэ сонгодог бол дэлхий дээр үлддэг. Бус дурсгалууд бол алга болдог. За 30 жил 40 жил хийд болсон дуу байж лээдэг. Тэгтэл маргааш алга болох магадaltaй. Гэхдээ Моцарт, Генл, Бетховен, Жанцнаар шарав бүгд үлдэнэ. Энийг ойлгоцсон байхад бол бидний нөгөө оюун санааны аягүй сэрэг мандалтай байсан тий. Тэгэхээр одоо бид нарыг бол байгаа нь болохоор тэгэл. Хамгийн сүүлдээ одоо манайхан аюуг цохиолын дуу маань бас нотгол болж байгаа шүү дээ. Тэгээ бүгдэн дээр нь гэж л боддоо шүү дээ. За балаа балам зөндөө ярьсан шүү. Дараачийн асуулт хоцорж ирчээ балаа зүгээр шүү дээ. Зүгээр. Тэгээ өөрөө балаа юм ярьлаа гэдэг гоё л шүү дээ. Сарлах өнөөдөр одоо нэг та өдрийн сүүлийн асуулт маань та өнөөдрийг хүртэл хэр аз жаргалтай амьдсан бэ гэдэгс шүү дээ. Дараачихын асуулт болохоор өнөөдрийг хүртэл гэрээс ажрал аягүй ийм байна ах юм да. Нөө боржуурын хулгай, ногоо автобусны хулгай, 40 их 80-тай хулгай, нүүрсний хулгай, тэ ингээд ерөөсөө энэ хулгай аав хичнээн ядарсан чи авдраасаа алтан бурхан аваад хүүхдийнхээ эсвэл идэг талхыг аваад гаргаад ширхлээ зарчдаггүй үстэй. Ээж хичнээн бүр ингээд замаа алдаад хүнтэй ингээд алга болсон гэсэн гэрийнхээ бүрээсийг хуулж аваачаад тий хүүхдүүдийнхээ өмсөж байгаа хувцыг аваачаад хүнд өгөө зардггүй үстэй. Архиа дуучдаггүй үстэй. Би одоо миний намайг ажиргалгүй болгож байгаа зүйл хулгай 40 их 80-ийн хулгай чи хулгайч би хулгайч зүр юм зангаа зүүсэн баахан брэндтэй юм зангаа хослол өмссөн би тийм хүүн нэрлээ гэсэн тийм нэг диплом барьсан би боловсралтай би Монголыг мандуулж чадна гэсэн бүүн хулгайч. Тэг яг ингээд чи хулгайч өгөр үгүйсгүй би хулгайч биш гэж хинжлэхгүй. Үнэхээр би хулгайч. Тэ. Тэгэхээр ер нь бол энэ хулгай гэдэг асуудал намайг их ажиргалгүй болгож байна. Ихээхэн бүр ингээд ажиргалгүй болгож байна. Миний өвгдөөс алтан газар дээр хэвтгэд тойроод гардаг ухамсартай ард юм байсан шүү дээ. Би тийм Чингисийн үрсээд байхгүй. Тэгэхээр одоо манайхан ингээл ийм костюм бижиг хүмүүсгүй бол эн чин брэнд их тэдэн мянган доллар их тий. Миний энэ барьж байгаа миний уудаг ус гадаадаас захиалдаг мэхэлдэг.
Тий. Илгийн юмнууд шүү дээ. Яг миний нүдээр харах юм бол тий. Тийм. Миний энэ машины нэг дугуйч одоо чиний машины заадаа гэж байгаа дээрээс хараад тий. Би ийм брэнд өмссөн. Зайлаач те чамаа хин тондох вэ? Зөв машины чи ямар гоё юм бэ гэж харахаас чамааг буугаад ирэх юм бол ямар муухай бүзээтэй баастай байстай болж шарж шүү дээ. Тийм үү? Би энэ нэг хулгай гэдэг үгнээс айгүй затгаж байна. Жигсэж байна гэж. Жигсэж байна. Айгүй жигсэж байна. Хулгай. Тэгээд одоо намайг үзэж байгаа үзэхэл байлгүй дээ олон хүмүүс те. Тэгээд ингээд ямар ч аав ядраад архинд орсон гэсэн үр хүүхдүүдийг готлыг авч зараад архиавч удаггүй шүү. Ямар ээж одоо янхан болоод өөр хүнтэй уулзсан гэсэн гэрээ хэсгийг бүрээсийг хуулаад авдаг шүү. Одоо яг биднэрт ингээд энэ дээдсүүд маань хулгай хийгээд ахаар тийм л мэдрэмж байгаа. Миний готлыг хулгайлж аваачаад хятад руугаар зарж байгаа. Ямар ч тийм Орос руугаар зарах гэж байгаа шүү дээ. Айгүй тийм хулгай нэг асуудал юм. Тэгээ одоо би бас нэг нөгөө талаараа айгүй тийм юм боддог болсон мөлий. Бид нэр шүтэг шүтэнтэй одоо бас тахиг төртөө, хайрлах төр. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо энэ бүх зүйлээр бас нулимаад ажиллахгүй юм байна. Бүх зүйл цэвэршээсэй л гэж бодож байна. Хамтдаа. За том юм ярьсан дуучлаарай. Саруулах өнөөдрийг хүртэл та хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулсан гэж өөрийгөө боддог вэ? Мөн тогтсон асуулч. Магадгүй Монголд маш олон хүнийг би тэгж чадсан байгаа шүү дээ. Хүний тоогоор наваад үзэх юм бол ямар ч багш нараас ямар ч хэмжнээс ч бас баг илүү шүү. Дотроос би бодож байна. 21 330 сум 9 дүүрэгт намайг мэдхгүй нэг ч юм байхгүй. 10 айлаас нэг юм уу 2 дагаж хийлээ гэж Монголын тал хувь нь бол аль хэзээ надтай байсан. Аль хэзээ эрүүл хоол гэдэг үгийг надаар дамж сонссон баг. Дасал хөдөлгөөнийг тэрүүгээр ойлгосон баг. Ойролдог багш гээ те. Окей гэл. Чи бүдүүн байна гээ те. Энд чинь соёлгүй боловсруудаа биш байхгүй. Өөрснөө ийм үг сонсдог болохоор тэр өөр нь л та нарт ярьсан болохоос би тэнэг хүн биш. Мэддэг хэлээр нь ярьсан. Тэ. Би ааж явах босоод 12 удаа мөрний тасгал хийхэд хинч болчихгүй байхгүй. Чиний гидсэнд баас байгаа гэдэг. Энэ мөн намайг юу гэх гэж үргэлжлэл манайх юм ямаа өнгөтөс тэ. Юм уу тавьж исэн ч юм бол үсэхгүй бид нар бол тунгаж иргэ хас чинь. Тэ босчоо хасаач. За. Тэ. Хасч чаддаг байхгүй. Нэгэн бодлоо миний намхан төрсөн та нарын жин хасалтанд нөлөөлөд байгаа шүү тий. Тийм болохоор маш олон баг. Тий. Автобусанд үнгүй явал ихээр за би ч бас ардын багш бутал гэж хэлдэг шүү дээ. Цол байхгүй л тий. Ийм битээ нөгөө хүмүүс нөгөө би гавьяат одоо юу дуучин би гавьяат одоо тамирчин би гавьяат тийм юм гэлдэг тий. Үнэхээр та нар гавьяат ардын жүжигчин тий эсвэл нөгөө ардын баатрууд юм бол хавар надтай Монгол хүмүүсийн хөдлөө сайрттал талбай дээр надтай дасгал хийгэрээ хүмүүс дасгал заагаад би цалиа авахгүй одоо төрөөс тий олимпийн орооноос сарын 7-8 сэтэр авахгүй надад ямар ч юм гавьяа шагнал байхгүй та нарыг төр шагналсан ард түмний татварын мөнгө та нарын гиз хоолыг чинь тижээдэг би биш та нарт энэ зогсох ёстой хэрвээ тийм үнэхээр хэлбэр биш агуулга донд оршдог бол надтай хамт орилоод Монголын ард түмний нийтийн фитнест уриалаарай зөв хоолтонд уриалаарай гэж хэлсэн дээ. Том юм ярьлаа гэд энэ тэндээс тоос шидчихв. За ярилцсаг ерөөхдөө дуусчих шиг байна. Саруулах. Тэгээд за баярлаа. Тэгтээ арай болог. Одоо ганц гол ганц нэг асуулт байна. Маш хүнд өдрүүдийг туулж яваа хэн нэгэнтэй хандж юу гэж хэлэх вэ? Хүнд өдрүүдийг үү? Чамаас хэцүү байгааг зөндөө олон байгаа шүү. Чи харин ч амар байна. Чи унт хортой байна. Тойруулаад татсан 5 хонтой гэрчин байна. Чамаас 7 өдөр кардан цаас дээр унтдаг. Энэ хорвоод ахаад хинч хайраар инэрхгүй, ямар ч хайраар мэдрэхгүй байсараад өгөх олон хүн байна. Тэгэхэр чи азтай байна. Чи бос, чи яг зүтг. Чи зүгээр бүтээ. Тэгтээ гар хөлөө биш, төрүүлж, тархиа төрүүлж ажиллана. Тэрний тулд чи хүнд хэрэгтэй хүн бай. Хүнд ч хэрэггүй юм байж намайг твшингүй, намайг инэрсэнгүй, миний хашааг цэвэрлж өгсөнгүй, надад гурил өгсөнгүй, будаа өгсөн битгий гоцоо. Чи өөрөө хүнд хэрэггүй юм чинь. Харин аздаа нь яг энэ яриаг сонсож байгаа бол чамд хүнд хэрэгтэй гэсэн дохой байна.
чи хүннээ хайрлуулахын тулд хүнтэй хамт хүний амьдралд амьдрахын тулд хин нэгэн тусал чи баяж биш. Чи угаасаа баяжаач гойлгоч амьдрал. Манад баян нэртэй гойлгоч зөндөө шүү дээ. Дансанд нь хэдэн тэрбум доллар байсан ч дахиад үлэн зантай байдаг. Дахиад газар л ус савдгаа хүнддэг. Ингэн гутлаа хорвогийн бүх лам бөөнрийг авч ирээ тэнд ном уншуулж. Би одоо яг тэр одоо яг номыг уншиж өгдөг, хингэргийн дэлж өгдөг бас бөө лам нарт хэлмээр байна. Энэ уул усаа ухаад байгаа хулгайч нарыг хилээж үнэнгийн хизээч би засч чадахгүй гэд мөнгөний авч тэгж худлаа ингэж хинглэгдэрч ингэж ном уншиж сууж байгаа. Би засч чадахгүй гэрт чинь угаасаа саажилтаа нэг хүүхэд байгаа. Дахиад удамч нь 5 төрнө гэд хэлээж. Угаасаа харагдцсан гэд. Үнэнгийн л хэлээж. Би ном уншиж ингэж дамар мамраа ингэж чиний энэ өвөл гимий чинь ингэж шунлын сэвтгийг чинь би ингэж арчиж аргалж чадахгүй. Чиний удамч нь байх тасарнаа энэ. Энэ Монгол угаасаа хүний хууль нь ийм, байгалийн хууль нь ийм гэд. Уг нь би лам бүү бол бүгдийг хэлчихвэр. Угаасаа тэгж хэлж чаддаг манад айхтар тийм гоё онгод захиустай гойч хувилгаан лам байдаг. Тэгтээ тэр дугаалдаг. Би бол хэлчихвэр байхгүй. Чи угаасаа тэр цус савдгаа хүндээ хамаг алтын ухаа дууссан байгалийн ингээд экологийн сүрүүлсэн. Чи тэгтээ баян юм биш үү те. Нүдээ наашаа ихслээд хардаа. Нүдэн чи үхэн зин гойлох чинь. Чи тамд оцсон чи хизээ сэрхэхээргүй нүд чинь тийм өвчийсэн байна. Шууд хэлчихмээр байгаа байхгүй. Чи үнэнгээл хэл чиний гэрт чинь нэг саа өвчтэй хүүхэд байгаа шүү дээ. Зүгээр наснаасаа эрт хүүхэд чи үхсэн нь үхсэн шүү дээ. Тий чиний үүлийн үр чинь үрд чинь оноогод. Үнэнгээр нь хэлчихмээр байгаа байхгүй. Одоо л тэгэл дахиад ухам л хийж байна. Мэдхгүй одоо тэгээд ухаад баяцсан түүх одоохондоо манайханд алхана. Ирээдүйд алнаа л гэдэг. Тэ. Харин манайхан чинь ургуулад, услаад, усандаа тусал сүү хийхгүй хэмжээнд явахдаа дэлхийг эзэлж исэн ард түмэгдийг бид нар яа. Бид нар чинь сүнсний ард түмэг шүү дээ. Бид нар чинь эсрэгтэй ард түмэг. Хүссэн хүүрээрээ тэр одоо тэгээд газар бид нар л баяжаг чи баяжсан юм уу? Амар баяжаад одоо чи уурхаад ажилладаг гэжтэй. Тав өрөө байрмаар авсан ах юм те яасан. Ямар юм яах. Уурхан гүнд ажилладаг гэжтэй чи. Алтан бүгж 10 зөөгөө шүт мэдээ бүгдийг алтаар сольсон. Агуу хүүхэд дахиад 2-3-ыг авсан. Яг баян амьдрал юм бэ. Чи уурхаач шүү дээ те. Та ямар авир хэлж байна. Байхгүй ах юм те. Харин тэгэхээр бид нэр ингэж ургуулмаар байхгүй. Харин мод тэрмээр байна. Яаж хийж. Манай ерөнхийлөгч ямар гоё үгэлч байж байгаа чи. Одоо баг манай дүү битэр чинь нэг 500 600 мянган мод тарьсан баг шүү дээ. Дааж авах газар олгох гэж. Нэр мод авах хүмүүсээ бол холбогдоор гэсэн бүр улаан аймаач. Ургуулц гэж зүгээр шүү дээ ямар мод гэдэг чинь мод шүү дээ. За уушлаар ахын. Балаа болон зөндөө хэмэрсэн шүү. Гэтэ энэ бол яг ингээд чамтай ярихаар миний үнэн бас хүмүүс гарч ирдэг шүү. Харин манай зоч тэгж хэлдэг тэр нэг надад их таалагддаг. Миний контентыг нэг хайхтар нэг тийм үзэл хандлт гайгүй байгаа л да. Гэхдээ зочд маань ингэж хэлэхээр гоё л хэвдэг. За саруулхаа bucket list гэдэг энэ нэр маань өөрөө ямар юм аа? Bucket list буюу хүслийн жагсаалт гэхгүй. За. Тэр маань өөрөө хүн нөгөө амьд яваа насанд хийж үзэх ёстой зүйлсийн жагсаалт гэсэн утгатай. Өгөхөөсөө өмнөх юм уу та. За таны хамгийн одоо эхний 1 2 3-т байгаа 3 одоо хүслийн жагсаалтыг сонсъё. Тэгээ яриагаа өндөрлөө. 3 хүслийн жагсаалт. За 1-р тэн дээр 2-р тэн дээр 3-р тэн дээр гэх юм. Ээж аваагаа амьд байгаа тэр. Би энэ дэлхий дээр Монгол орноос үзүү мэдэн штэ тий. Тэрнээс гадна бүр ингээд онгоцоор ээж автайгаа хамт яваад нэх гоё 5 тийм одтой буудал таачаад далаа эргээр ээж автайгаа алхаад ээж аваараа бүр хүссэн бүх дэлгүүрт нь ороод хүссэн зүйлийг авч хөмөр. Миний аав ээж амар гоё тий. Юу хүсэж байгаа юм бол тэрийг би ингэж ихэнд хиймээр. Энэ яваа насандаа үрээсээ төрүүлж өрмөн надаас төрүүлж өвдөж өгөхийг би хармааргүй. Миний хүсэл. Мэдээж үртэй зэрэгцээд гэр бүлийн хүмүүс гэр бүл юм шүү дээ. Миний ихнэр хүүхдүүд надаас төрүүлж өвдөж шаналж тий эсвэл надаас төрүүлж золгүй байдлаас энэ ороо явахыг би хүсэхгүй. Хүслийн жагсаалт тест тий. Би хүсэхгүй байх шүү. Тий. Сүүлд нь хамгийн сүүлд нь их орн тусгаар тогтнол ондоошл соёл Монгол хүн гэдгийг
монголчууд алдахыг л би хүсэхгүй байна. Үргэлж онж яваасаа гэж. Тэгээд ийм л нэг 3 хүсэл байна да. Одоохон өнөөрөө очиж бууцааж юм биш. Болж гинөө энэ 3 хүсэл болох нь уу? Болно шүү дээ. Таны л 3 хүсэл шүү дээ. Хамгийн 1 2 3 дахь. За тэгээд тийм ярьслахаа төгсгөлийг сараалхаа би надад л тэхүү. яг тийм. Яг тийм мэдээд шүү дээ. Баах уйдах гонигтай золонтой ч юм. Гэтэ ууслараа миний хэлсэн үг бүхэн үнэн бөгөөд хатуу байдаг шүү. Заримдаа хатуу үг хүнд хэцүү сонсогддог чи им болох үеч байдаг. Үргэлж худлаа далгинах, магтах, долоох, зусардах байдал бол бас заримдаа хор болгосон үе байдаг тий. Хамгийн сүүлийг үү хамгийн моёртой одоо хамгийн сүүлд нэвтрүүлгээр одоо энэ нэвтрүүлгийн сүүлч юу тий? нэвтрүүлгийн төгсгөл гэж байна шүү дээ. Бас Бовгийн лавсрангийн гойгийн өнгөрчин гутал нь одоо сүргийн гэж яриад ямар муухай сонсогдтыг. Бовгийн ардын уран зохиолч Бовгийн лавсран гэдэг хүний гайхамшигт энэ хорвоогоос салхитай гэлсэн үг. Одоо бол зүрхэнд минь шивнэстэй байт юм аа. Өгөхөд ясаа тавих эх оронтой хүнийг баян гэж хэлдэг гэдэг. Чи баян хүн гэж асуусан надаас. Эх оронтой хүнийг л баян гэж хэлдэг болохоос эрд салт уурхаатай хүнийг баян гэж хэлдэг юм байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа үг монголчууд нь гал морин жилдээ илгээрээ инх амглан байгаараа төрлөөрөө төвшин амглан байгаараа айл бүхний гэрийн голомд нь буян хурж гол зүрхнүүдийн бурхан маань авах болдгоо. Үргэлж ад жаргал гэрээ чи өвдөнд биш хойморт чинь гүн шингэх болдгоо гэж хүсэж байна. Тэ? Монгол айл бүхэн салалтгүй ад жаргалтай хүүхэд бүхэн өнчин биш эцэг ихтэй байгаасаа гэж хүсэж байна. Биднэрт 2020 гал морин жилд Монгол ард түмэнд ерөнхийлөгчөөсөө эхлээд хавцаалт ард хүртлээ. Аз жаргал, аз од төхөөж айл бүхэн өргүү байгаасаа, өвчнгүй байгаасаа л гэж хүсэж байна. Хорт хавдар гэдэг өвчин бүгд манай Монгол улсаас зайлаасаа. Энэ авилгалчид бүгдээрээ байхгүй 9-2-ээс тасраасаа тий. За болоо юм ярих гэдэг. Тэгээд ямар ч юмч энэ гал морин жилдээ энэ 60 жилд нэг төхөөд ингэсэн. Энэ морин жил. Тэгээ морин жил гарахаар л Монгол иргэдэм мэлээ. Тиймэр байдаг тий. Монгол ерөөсө хар морин жилээс эхлээл ерөөсөө л энэ улаан морин жил Монгол улсад бол бүр зурхаашилж байгаа тааш. Асар их сайхан зүйлийг авч ирж байгаа юм байна лээ. Бас богдын лүндэн 30 жилийн хар зовлон дуусж байгаа. Одоо сайн бүхэн бид нар үзэх байх. Тэгээ айл гэрд хамгийн сайхан бүхэн дээдих хүсье. За маш сайхан ерөөл шингэх болтгоо. Тэгээс харуулах нөгөө бусдад цаг хугацаагаа зориулн зарцуулна гэдэг бол том хүндэтгэл. Тэгээд зорин ирсэнд 10 жил 10 хэдэн жилийн дараа зорин ирсэнд баярлалаа. Танай энэ цэцгийн компани чинь Janus Flower цэцэг юм уу? Ургуулд цэцэг байд юм уу? Байгаа. Ингээд яг энэ ногоо ингээд тарьдаг. Байгаа. Зөндөө цэцэг байл. За. Би тань руу дараа нь линкийг явуулчих. Та сонирхолтой тий. Тэгээд хаа ирсэнд баярлалаа. Тэгээд таны цаашдын зорж байгаа ажил үйл бүхэнд амжилт хүсье. Нэвтрүүлгийн дараа тантай бас ярилцах юм байна. Тэгэхдээ цагийнх нь хөрөхгүй. Тэгээд маш баярлалаа хаа. Эрүүлийн сайхан бүхний хүсье өрөөч. Хоёр дүүдээс уучлаарай хүлээлгэсэн уучлаарай. За. Дахиж ахын ингэхгүй за. За үзэгчтэй бидний ярилцлага энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн ярилцлагаас нэлээд халуухан болж өндөрлөж байна. Тэгээд биднийг өнөөдөр хүртэл үзсэн энэ цаг мөч хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Дэмжин ажиллагч Janus Flower цэцгийн дэлгүүр болон Chimay Publishing Вавилоны хамгийн баян ном хамтран ажиллалаа. Тэгээд та бүхэн subscribe дараад хэрэгтэй гэж үзэх юм бол бусдад түгээгээрэй. Тэгээд байн хамтдаа та бүхэндээ маш баярлалаа. Удахгүй дараагийн дугаараар иргэ уулзцгаая. За.